аимшигтай эхлэхээс өмнө ч аимшигтай санагдаж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бид нар бас бакалаврч тэр өвглийн бүтц чинь эндний сургуулиас үйдэг л нэг тийм байгаа материалууд орж үзсэн тэгээ үзэж үзсэн гаагүй нэг бүр амар юм гаагүй гэж бодож байна. За тэгэл амар болвол ядах нь англи хэл дээр юм тий. Англи хэл дээр бол авч. За зарим слайдуудыг хаяад явах бах. Энэ нэг хитрхи тэр MIT-д зориулсан юм болоо явчихж байгаа. За надад тусдах байхгүй. Сипсер гэж юм хүн байгаа ч хүүхдний шүү одоо Майк Сипсер гэнэ. За ийм цагтаа эдгээр бол манайхад таарахгүй те ийм баахан teaching assistant гэдэг хүмүүс байгаа юм байна. За энэ office hour энэ тэрийг хайч энэ баахан ядад юм. За энэ оюутнууд бас татаж гаргаж ирээд бодвол 20 30 80 оюутан байдаг. Зарим нь авчираад teaching assistant гэж тавьчихжээ. За тэгээд 18404 гэж бодвол за ер нь нэр нь юу байсан юм аа? Introduction гэж байсан. Энэ хэр гайгүй баг гэж бодож байна. Энэ тэр юу яах вэ юу гэдэг. Майц хүз байх яосгүй баг. Introduction to ямар юм ч үлээ. Манай нөө чат жаана үлээ. Introduction to ямар юм гэсэн юм байна. Theory of computation гэнэ. Theory of computation гэж чинь. За тооцооллын онол юм байна. За яг уу. Тэгээд эн чинь нөгөө энэ хүнэл дагыг гэсэн болохоор энэ хүний номыг онлайнаар ч болтгоо, зайнаас ч болтгоо яаж яана гэдэг чинь л их сайхан адис хүртэж байгаа юм шиг болно гэсэн. За ер нь болвол юу болох вэ? Тооцооллын онол. Яагаад бүтэн дэлгэцээр гарахгүй нь? Тооцооллын онолын талаар. Тооцооллын онол гэдэг маань ингээд computability theory гэдэг маань тооцооллын онол. Computation гэдэг чинь тооцоол тий. Тэгэхээр computability гэдэг нь тооцоологдох уугүй юу гэдгийг тодорхойлдог ч гэх юм уу. Тийм онол тооцоологдох уугүй юу. Одоо жишээ нь бид нар тийм имийг тооцоод энэний тэрний талбайг бол яасан гэдэг нэг юмуд байдаг штэ. Тийм бодлогуудыг бол компьютерээр тооцоож болно. Одоо баг бүх имийг л компьютерээр тооцоолно гэх байна л да. Бүр болохгүй юм хиймэл оюунаар хийн ч гэж байгаа шиг тий. Гэхдээ яг хөө заримдаа тооцоологдохгүй юмуд байдаг. Тооцоолж болшгүй, дилдэшгүй. Одоо яг юу талаасаа тооцооллоо гэхэд нөгөө айгуу тийм маш их юу шаарддаг, нөөц шаарддаг гэсэн юм байгаа байдаг. За тэгэхээр яг нөгөө нэг бүр анхны онол 30 онд гарсан дээрээ болохоор ямар нэг бодлогыг гэх юм уу даалгаврыг тооцоолж болохгүй, компьютероор тооцоолж болохгүй гэдэг бас одоо болохгүй юм гэдэгт нь одоо юу ч гэдэг юм. Үнэ бодлыг уншиж гэдэг юм уу те. Яа сэтгэл зүгэн тамгалын амгалыг гэх тийм хөнөд байсан. Одоо бол тэр чинь хиймэл оюутнаа л гэдэг байгаа. Хиймэл оюут гэхдээ яг нөгөө хувьтай байдаг те 99% юм магадaltaгаар таадаг ч гэдэг юм уу. Цаана нэг жоохон хөвөлдөж л байдаг. 100% ажилтгүй. За юу н complexity theory гэж байгаа. Complexity гэдэг нь хүндрэл гэдэг монголоор хвчлээ яриад байдаг. Бид нар програм бичдэг за нэг алгоритм ашиглаад програм бичдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө за 60-аад онд үүссэн одоо хүртэл явж байгаа. Алгоритмынхаа хүндрэлийг тооцоолъё гэдэг хэр манай алгоритм хэр олон алхмыг гүйцэтгээд дуусгах юм бэ гэдэг ч тооцоолол гэх юм уу да. За симптотик үнэлгээ гэдэг нэг том үсэг яваад байдаг тэр. Тэгээд яг практик дээр энэ програм хийж сайжрах вэ гэдэг талаар судалдаг гэсэн. Яг үндэ бол яг одоо энэ complexity хүндрэлийн онол гэх юм уу да тий. Тэндээс болоод одоо нөгөө зарим бодлогуудыг бодогдошгүй гэж яатсан байгаа. Одоо тэр нэг юу ч гэдэг лээ тий. Энэ хот байжээ. За юугаар хувьсгчаар тэмдэглэж тий. Энэ ч шиг хот байжээ. Бүх хотын дайраа нэг дайраад явсан тийм сайхан аялал аялж байгаа бодлоо ч гэдэг лөө. Эсвэл аялж байгаа хүний тухай бодлого. Тийм нэг маршрут гаргаад өгөөч гэдэг бодлого бол тооцоологдож барагдчихгүй. Одоо гэдэл яриад байдаг. Хамгийн сонгодог бодлого. Гэхдээ тэрний юу гэсэн үхээр n нь одоо 50 60 гэд эхлэхээр хэцүүлэх гэж байгаа. Тооцоолох алхмынхын тоон хэтэрхий их болчихно. Маш их болчихно. Манай компьютерууд бол нэг секундэд одоо байгаа компьютерууд секундэд нэг 100 сая үйлдэл хийдэг гэх юм бол одоо тэр нөгөө 50 гişрэг хот байгаад бүгднгээр нэг ороод ирэх гоё зам олоод тоочоо гэдэг бодлого бол тэгэл одоо юу ч болдог 50 факториалч болдог айгүй
тоо болдог. Тэгэхээр 100 саяас хэдэн сая дахин их болчихно. Тэгэхээр бид нар яг үгүй тайминг векторал гэдэг тоог 100 саяд хуваагаад хэдэн секунд зарцуулах нь гэхээр нэг хэдэн 100 жил болчиход байдаг. 2 300 жил хүлээх болчиход байдаг. Тэгэхээр тэр тохиолдлуудыг л тооцоологдохгүй гэдэг юм. Тэрнээс яг өндөө бол яг уу тэгээд бидний компьютер асаад тогон тасрахгүй 2 300 жил ажиллаад тэр болтон хүлээж чаддаг хүн байгаад тэгээ үр дүнг нь харуул яг гаргал авах л та тий. Тэгэхээр ямар ч алгоритм одоохондоо зохиогдоогүй юу яах нэг тийм практикт хэрэглэхээр ямар ч алгоритм зохиогдоогүй алгоритмууд даалгаврууд гэсэн бодлогод тэр нэг үнэлгээнүүд нь их өндөр хийх хүллийн тоон маш их болчиход байдаг. За тооцоологдох байдлын онол гэдэг дээр жишээ нь болохоор программыг шалгах математикаар батлах барих юм. Хуучин нэлээд 30-аас 50 он гэсэн мүлээ дээр баг компьютер гараагүй үед бол алгоритмуудыг нөгөө аягүйх математикаар нь баталж иж одоо програмыг бичихийг оролддог байсан юм уу да. Тэгээд энэ Turing-ийн машин гэдэг чинь юу үстэй те. Turing гэж хүн чинь одоо бодвол тэр 2 дугаар дайны үед 45 оны үед байсан гэхээр яг загвар бол гаргацсан байсан. Энэ компьютер ер нь бүх энэ төхөөрөмжүүдийн үндсэн загвар болох нөгөө нэг имийг тооцоолоод нэг нүд рүү бичнэ. Тэрийг санах хоороо бичсэн байгаа нүд рүү дахиад юм бичвэл хуучин устдаж алгуулна гэдэг юм. Тиймэрхүү үндсэн зарчмуудыг гаргасан төгсгөлөг Turing-ийн машин гэдэг автоматик зохиосон байгаа юм. Тэгэхээр яг энэ онлоос иймэрхүү юмуд гарсан байна. Загварууд гарсан, математик загварууд, компьютерийн загвар, тооцоолох төхөөрөмжийн загварууд. Яг 50-аад оны үед нөгөө компьютерүүд манд зохиогдож л байсан байх нь л да. Нөгөө Turing гэдэг хүн маань нэг юм задлана. Дахиад шифрлсэн захиа задлана гэл германууд нөгөө дахиад команд мамада ийш тийш өөр нөгөө эдгээр айрамлууга тэрийг бүгдийг нэг эзэлгэж явуулсныг нь дундаас нь аваад задлах ажлыг өдөрцөн. Тэгэхдээ ийм нэг машин хийцсэн. Машинууд ч хүмүүсийг бодвол нөгөө ядарч нүд ам анилдахгүй те тэгж жагаад задлцсан. Тэгэхээр энэ дээр complexity-гийн онол, хүндрэлийн онол гэдэг дээр яг нөгөө хэр их хугацаа зарцуулах вэ? Factoring problem гэдэг чинь нөгөө тооны хуваагчуудыг олох бодлого ч гэдэг юм уу тийм бодлого байна. Сая би чи хүчлээ нөгөө бахан хотуудаар явах бодлого шиг сайд. Ингээд хэд хэдэн алдартай бодлогод байдаг. Одоо болтол хүмүүс нөгөө тийм дажгүй хугацаанд ажиллах. Дажгүй гэдэг нь юу гэсэн үг юм да. Тийм практикт хэрэгжилж болохгүй хугацаанд ажиллах тийм алгоритм зохиож чадаагүй байгаа. Одоогийн компьютеруудыг ашиглаад электрон компьютеруудыг ашиглаад гэсэн үг. Яг зүгээр алгоритмууд бол байгаа. Ингээд олчих юм шүү гэдэг. Гэхдээ тэрийг яг ингээд компьютерээр ажиллуулахаар дор хаяж нөгөө хүн баг нас орчоод байхаар тий хүлээхээр тийм болчиход байдаг. Тэгэхээр ямар нэг үр ачтай захиж ялтан шүү. Хэцүү. Тэгэхээр тэр талаас нь судалдаг нь бол энэ хүндрэлийн онол P problem гэдэг ангиуд байдаг. За энэ хичээл дээр энэ хоёр анги бас нэлээд үзэгдэх баг. Полиномиал гэсэн үг P гэдэг нь. Полиномиал гэдэг нь олон гишүүн гэсэн үг тийм. Поли гэж олон гэсэн үг. Полином гэдэг чинь олон гишүүн. Нөгөө нэг квадрат олон гишүүнт бол нөгөө хин штэ тийм. Квадрат гэхэл нэг x квадрат дээр нэмэх нь ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь z энэ зүүн олчлоо. Гэдэг чинь 2 дугаар зэргийн олон гишүүнт квадраттай тийм хамгийн дээд нь квадраттай. За полином гэдэг тийм олон гишүүнт энэ non deterministic polynomial гэж байгаа NP гэдэг. Ийм дараач хоёр ангиллал байх нь энэ юуг нь олон гишүүнт биш. Олон гишүүнт тэгээд non deterministic тодорхойгүй гэдэг нь нөхөр алгоритмынхаа үнэлгээг зохиодог бид нар. За энэ алгоритм нэг тэдэн 100 сая үйлдэл хийх юм байна гэх юм уу. Эсвэл бүр математик томьёогоор энэ алгоритмын маш одоо нэг массивтай ажилладаг алгоритм байлаа гэхэд массивын уртанд n байх юм бол хотуудын тоон ч юм уу те n байх юм бол манай алгоритм нэг n квадрат үйлдэл хийнэ ч гэдэг юм уу те. Тэгэл n 50 болчингуу 50 квадрат ч гэдэг юм. 2500 аврам жижигэл тоон те. Ерөнхийдөө тийм нөгөө нэг оролтын урт n гэх юм бол тэндээс хамаарсан тийм нэг томьёо гардаг. Бүр ерөнхийдөө холгор. Тэр томьёо нь олон гишүүн төвчлэн байна. Саяын n квадрат гэж байгаа бас олон гишүүн. Тэгээд олон гишүүнт үнэлгээтэй нөхдүүд бол ер нь гайгүй. Нөгөө 100 жил хүлээх хэрэггүй. Ялангуяа зэрэг нэг квадрат куб хавцаанаа байх юм бол гайгүй. Сая бид нар квадрат гэсэн n-ийн оронд
50-ыг тавьсан чинь 2500 хүн гараад байна. Куб гэвэл энийх нь оронд одоо 10-ыг тавьчихвал куб гэвэл нэг 10 куб гэдэг 1000-хан л алхам хийнэ гэдэг. Тэгэхээр нэг зэрэг, хоёр зэрэг, гурван зэрэг бол энэ хөдөө гайгүй. Тэгээд ийм олон гишүүнээр илэрхийлээд алгоритмууд ихтэй гайгүй ажиллана. Non deterministic polynomial гэдэг нь ихвчлэн үнэлгээ нь олон гишүүнт биш гардаг. Яг энийг хүмүүс уншихтаа non polynomial гэдэг. Яг үүндээ non deterministic polynomial олон гишүүнт мөртлөө их тодорхойгүй маягийн тийм алгоритм. Үнэлгээ нь ихвчлэн нэг тийм 2-ын n зэрэг энэ гэсэн юм байна. Тэгэхээр чинь нөгөө 10 дээрээ үзэх юм 2-ын 10 зэрэг чинь 1000 юм. 1024 ч үлээ тий. Ч баг адилхан болчихлоо шүү. 10-ын куб нь 1000 гэсэн чинь 2-ын 10 зэрэг нь бас 1000 болсон. За тэгтэл ер нь зэрэгт функц бол тий n-ийн зэрэг дээр гараад ирсэн бол ер нь хэцүү. Айгүй хурдан өснө гэсэн үг. Ер нь өсөлтийн хурд гэдэг юм илэрхийлдэг энэ ангиллууд. За ихвчлэн бид нар хугацааг ярина. Сая нэг хэдэн секунд дуусах хэдэн миллисекунд гэдээ яриад байгаа. Бас нөгөө талаас санах хойн хэмжээ дээр бас тийм томьёо зохиож болно. Өөрөөр манай алгоритм ажиллах үедээ хамгийн оргил үедээ тэдэн гига санах хой эзэлж ажиллана гэдэг. Яг санах хойгоо судлаад дахиж аваад судлаад байдаг гэж болно. Тэгэхээр санах хой хойрлох дээр санах хой нэгсээд багтаад байдаг бол санах хойных нь хэмжээнд дээр бас томьёо зохиогоод манай алгоритм бол нэг n квадрат санах хой хэрэглэнэ гэдэг юм. Тэгээ 100 хотоогоо бол 100 хотоо мөрийн дагуу өчөөд багны дагуу өчөөд тэгээд энэ хотоос тэр хот руу очиход хэдэн километр ч болоод ингээд баахан мэдээлэлээ сайхан тарааж тавьж байгаад бодож болно. Ер нь бол алгоритм талаас санах хойг их сайн ухаантайгаар ашиглавал програм хурдан болдог. Санах хойг нь хязгаарлаад чи ерөөсөө л юу гэдэг 10 байт хэрэгэл 10 байт гэж байхгүй л та. Энэ баг санах хой хэрэгэл хэдхэн килобайт энэ төр өгчих юм бол тэр санах хойдоо багтаж ажиллах гэдэг програм маань бас жоохон зовхон алгоритм гэх юм уу те. Ингээд нэг хэсэг юм хадгалснаа санах хойд дүүрчүүл ээлжиж хадгалдаг ч юм уу те. Нэг тийм одоохондоо энийг устгах чи хэрэггүй юм чинь дахиад зүйлд нь тооцоолоод олчин ч гэдэг юм. Тэгээд ахар удна гэсэн. Эсвэл одоо ерөнхийдөө энэ програмын ажиллах хугацаа, програмын хэрэглэх санах хой хоёр бол ер нь уруу хамааралтай. Санах хойгоо их хэрэглээд нөгөө хэрэглэж байгаа санах хой нэгсээд онол ажиллах хугацаанд буураад өмнө. So ажиллах хугацаа нэгсээд байна гэдэг нь жижигхэн санах хой ашиглаад байна ч гэсэн юм. Тиймэрхүү хамаарал бас байдаг. За тэгээ бид нэр хвчлэн хугацаан дээр ярина да. Санах энэ space интервалууны орж амжихгүй байна. За тэгээд өөр бусад юунууд нь загварууд нь болохоор магадлалтай алгоритмууд байдаг. Интерактив буюу нөгөө хоорондоо харилцдаг объектууд байдлаар дүрслээд явуулсан юм байна. За энэ ч ямар лээ. За ингэсэн чинь за энэ зарим нь алгасан гэсэн. Энэ зүүн 2020 онд хийгдсэн зүүн хүмүүдэнд алгуулж байна. Энэ сургууль маань нэг зовлонтой нөгөө одоо нөгөө энэ агуу хүмүүс маань лекц уншсан YouTube-оор сайн хайгаад үзэр байж магадгүй байлаа гэхэд ингээд not recorded энэ гэдэг аахгүй. Тэгэхээр үлдээгүйж магадгүй. Уул нь англи видеонд байсан бол тэгээд харьцуулдаг ч юм уу эсвэл ерөөс англи видеог үзээд гэртээ үзээд явдаг ч юм уу. Тэгэхээс нь сайхан байх байлаа. За энэ зөвөр хичээл нөгөө юуны асуудал зохион байгуулалтын асуудлууд яваад байгаа шиг байна. Тэд оноо инклюдийг нь заавал ирж байсан. За нөгөө ном маань энэ номны эхний 7 бүлгийн файлыг нь олж авсан. Цаашаа 10 бүлэгтэй ном сүүлийн 3 бүлэг рүү орж амжина гэвэл олж авах хэрэгтэй. Яг нөгөө хууль бусаар гарлуулж авчих юм л та. Энэ дээр байгаа нь бодлогыг юм шиг бид нар хийж үзэх маягтай. За ингээд гэрийн даалгавар яасан 935 оноо тавилын. Хоёр юутай. Тест юуна сорилттой. Нэг сорилттой, нэг бүр сүүлийн шалгалтын 25 ном үзэж ашиглаж болно гин. Номоо өгчөд цаг нь явчихдаг хта. За тэр үед нь ChatGPT гаргаагүй юм болов. Хин гэнэ. За нэг юм янз бүрийн онооны задраа 70 оныхаа задрааг явж байгаа шүү. За өмнөх нэг шаардлага гинэ. За математика тий. За математик мэддэг юм байна. Теорем гэж юу байдгийг баталгаа гэж мэддэг байх хэрэгтэй. Хин чин математика аль сургуулийн математикийн багшин дээр гэсэн үг тий. За тэгээд
яг бид нар бахан юу л ярих бах, баталгаа энэ төр ярих бах. Тэгээд нэг дасгал бодлого энэ төр янз бүр юм хийх юм байна. Тэ. За би энтэйгээ хамт та хоёр хамтраад 90 даалгавар хийжсэн. 90 даалгавар яг яаж амжих нь вэ? Одоо чинь нэг 8 7 хоног үлдээ. Ерөнхийдөө бол энэ багш чинь гэдэг хамт ажиллаж болох юм. Гэхдээ өөртөө нөгөө яагаад л гэж байгаа юм. Цаа ойлгоорой гэж байгаа юм. За компьютер ухааны дотоод юу штэ тий хичээл доторх нэг хичээл хөтөлбөр дотор байгаа. Амьдрал дээр чинь компьютер ухаан дотроо ордог. Нөгөө компьютерийн анхны загвар гэхээр баг компьютер ухааныхаа эцэг болсон тийм салбар байна. Бид нэр хэрэглээ гин үзэх үндсэн судалгаанууд гэж байдаг юм гинэ. За бусад салбартай яаж холбогддог ийм сонин загвар цэвэр онлайн загвар шиг юм байгаа гэдэг тий. Энэ тэнд яаж ашиглагдгийг гээ. За тэгээд тооцооллын одоо шинж чанар ч юу юм гэж үзэх нэ. За тэр гэж юу вэ гэж юу гэдэг хэсэг нь тий. Тэгэхээр төгсгөлөг автомат гэдэг зүйл байна. Finite автомат гэдэг. Энэ одоо нэг энэ нэг юм гоё лазер байдаг лөө. Лазер. 1 2 3 төлөвтэй. Энэ давхарлцны чи юу гэдэг вүлээ? Танаас автомат үзээгүй гэдэг байна. За энэ 3 төлөв байна. Бүр юмнууд байна тий. Төлөв. За тэгээд энэ 3 төлөвийн хооронд ингээд яг шилждэг гэж үзэх нь. Одоо манай систем бол цаг хугацааны нэг агшин аваад үзэх нэг төлөв дээр байж байгаа шүү дээ. Тэгсэн хугацааны дараа ингээд шилжилт хийж болно. Тэгээд өөрөөр гэхдээ мэдээж энэ дээр чинь 1-р төлөвөөс 2-р шилжиж болохоос нэгээс шууд 3 руу шилжиж бол болохгүй. Заавал нэг юм 2 алхам, 2 шилжилт хэрэгтэй. Гэт энэ яг бүх юм шилжилтүүд байхгүй. Ийм тухайн нэг ямар нэгэн юм юу л байна л да, автомат л байна л да, тодорхой зорилго юмд зориулсан. Тэгэхээр яг энэ хичээлийн даалгаврууд гээд нөгөө нэг ингэдэг автомат хий, ийм гаргадаг автомат хий. Энэ одоо шилжилтүүд нь дандаа 0.1 гэсэн тэмдэгт гаргахаар хийгдсэн. Одоо энэ сум яваад Q1-ээс Q2 руу шилжихэд 1 гэсэн тэмдэгтийг одоо гаргаад гэхээр бараг л 1 гэсэн тэмдэгтийг хэвлж гаргана л гэж ойлгох нь програм гэж. Яг энэ автоматыг програм гэж үзэх юм бол 1-р төлөөс 2-р төлөв рүү шилжихдээ 1 гэдэг тэмдэгтийг гаргана, дараа нь 2-оос 3 руу шилжихдээ дахиад 1-ийг гаргана. Тэгээд яг ихэнх асуултууд маань энэ хичээл дээр иймэрхүү. Нэг автомат өгснө. За энэ автомат ямар нэгэн цагт ийм төлөв дээр очиж чадахгүй ч гэдэг юм уу те. Q3 төлөв рүү яаж очих вэ? Тэр очихын тулд ямар юм гарах вэ гэхээр нэг хөлбөр нь Q1-ээс Q2 руу очиж Q2-оос Q3 руу маш амархан юм харагдаж байна те. Гэвч яг энэ дээр бас нэг юм энийг хачин шилжилт байгаа. Q1-ээс гарснаа 0-ыг хийвснээ буцаад Q1 рүү орчихдог. Тэгэхээр эндээ төвчөөдсэн ч болох нь. Яг Q1 төлөвөөс 1 сум гарсан байна, 2 сум гарсан байна. За ерөөхдөө ингэж болоо юм те. 2 л юу байна? Ер нь төлөв болгоноос 2 бол сум гарсан байгаа. Нэг нь 0-ыг хэвлдэг. Тэ яг сумаар явахдаа нэг юм хэвлэх ёстой. Би ийм газараар явсан гэдэг ч юм уу те. Тэгэхээр 0 гэвэл ийшээ явна, өөрлөг уусч ирнэ. 1 гэвэл дараа 2 дугаар руу очино. 2-ын хувьд бол 0 гэвэл буцаад 1 рүү ирнэ. 1 гэвэл дараагийнх руу очино гэдэг. 3 дугаар төлөвийн хувьд 0 ч бай, 1 ч бай, юу ч гэсэн ингээ өөрлөгөө босч ирнэ гэдэг. Тэгэхээр энэ бол ер нь бол нэг тийм ухартцсан төлөв гэсэн. Өөрөөр энэ дээр нэг л ирвэл тэгэл өнгөрөө дуусаа цаашаа гайдаж гарч чадахгүй юм. Тэгээ нөгөө хоёр рүү очиж чадах байна гэсэн. Гэхдээ энд нэг юм давхар зурсан байл 3 дугаар төлөв те Q3 энэ бол төгсгөлийн төлөв гэсэн. Төгсгөлийн төлөв тийм. Яагаад чим нэгin төгсгөлийн төлөв гэдээ нэрчдэг хэрвээ манай энийг програм гэж үзвэл энэ тэрүүгээр дэмэж динжаад энд хүрээ бол тэгэл дууслаа гэх юм байна л да. Гэхдээ энэ 0.1 гэж шилжилт байгаад бодоход нөгөө төгсгөлийн төлөвтэй ирчээд бас 0 ч юм уу нэг хөвдөл ингэж байгаад л гэж болох юм байна. За нэг юм ерөнхийдөө төгсгөлөг автомат гэдэг бол юм төгсгөлөг тооны төлөвтэй одоо энэ дээр 3хан ширхэг төлөв байна те. Хязгааргүй байж болохгүй. Төгсгөлөг finite гэдэг үг нь яг төлөвийнхөө тоог хэлээд байгаа. Тийм автомат гэдэг маань автоматчд юу ч гэсэн юм тий. Автоматар өөрөө явдаг гэсэн үг өөрөө ажилдаг. Тэр ийм зураг хайцсан нөгөө дөрмөө мэдчихвэл яах нь ингээд яваад байж болно. Одоо бид нарт нэг 0.1 гэдэг ийм тэмдэгтэн өгснө. Энэ 0.1-ийг энэ автомат руу оруулахад энэ эхний төлөвний энэ хөрхийн сумаар заасан Q1 гаднаас нэг сум ороод ирсэн зөвхөн эзэнгүү сум тий. Эхлэл нь гаднаас орж ирж байгаа. Тэгэхээр Q1-ээс эхлээд 0.1 гэвэл хаана очих вэ гэхээр 0 гэхээр энэ дээрээ ирнэ. 1 гэхээр ингэж явна дахиад 1 ирэх юм. Тэгэхээр Q3 дээр очино гэдэг ч юм. Иймэрхүү төрлийн бодлогууд их яадаг. Тэгэхээр яг нэг юм төлөвүүд за бодлогослаасаа бол тийм бодлого
ийм бодлого зохиохын тулд ийм юм зохиож байгаагүй гэсэн үг те. Ерөнхийдөө энэ чинь нөгөө ямар нэгэн системийн төлөвүүдийг бүгдийг мэдчих юм бол тэгээд дээр нь тэр төлөв хоорондоо хэр их магадaltaгаар шилждгийг аль төлөвсөд төлөв хэдэн хувийн магадaltaа шилждэг гэдгүүдийг олчвол ингээд зураг хайчиж болно гэсэн. Магадaltaа тэр нэг тогтвортой. Одоо хүүнээс хүү 2 луу 50 хэдэм 60% магадaltaа шилждэг ч гэдэг юм. Энд нь магадaltaа тавьж болно л доо. Тэгэл эрчин нөгөө ертөнц байгальд ертөнцтэй байгаа юм яанаас гэсэн. Ажиллуулж үзнэ. Загварчилж байгаад ажиллуулж үзнэ гэсэн. За транзишн гэдэг маань шилжилт эхний төлөв нөгөө ярьсан юм байна тийм. Ийм сумтай accepting accept гэдэг нь төсвийн төлөв гэдэг нь энд хурцуул тэгээд дуусаа. Тэгэхээр яг энэ автоматик accepting төгсгөлийн төлөвт хүрэхин тулд ямар үг яах оруулах хэрэгтэй байж үлээ. Эсвэл энэ үгийг энэ нөгөө 0-1-үүдийг нийлүүлээд өгүүлгээд байгаа юм л да. Уулымж үсэг биш юм те. Энэ тийм өгнүүд ямар үг гаргах вэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ 0-1-үүд энэ автоматаас үсэрч гарч байгаа гэж үзэж болно. Эсвэл оруулж байгаа ч гэж үзсэн. За ерөнхий ихтэй яасан дээр юм бэ? Автоматаас гарч байгаа л гэж үзсэн. Тэгээд бодлогууд дээр энэ автомат эхнээсээ ажиллаад 011 гэдэг үг гаргасан бол 3 урттай тий. Тэгвэл хаана очсон бэ гэхээр ийм. За энэ хамгийн энгийн хэлбэр нь энэ дээр ямар ч хувь процент байхгүй. Төлөв болгон 2 юутай. Тэгээд биднэрт нөгөө 0-1-ээс тогтсон дараалал өнгүүд 0 бол ийшээ 1 бол тийшээ гэдэг ингээд айгүй детерминистик ба тодорхой хаашаа очих нь тодорхой. Тэгэхээр 0-1-ийн нэг дараалал өгчвөл энэ дээр ингэж явуулж байгаа хүүхдийн тоглоом шиг тийм нэг шоо шидэд байдаг шиг явж байгаад энэ нэрлээ гэж гаргаж болно. За оролтон дээр нь нөгөө нэг стринг маань орж ирэх 0-1-ээс тогтсон. Гаралт нь accept юм уу reject гэдэг хоёр үг гарна. За accept гэдэг үг ороод ирдэг маань нөгөө төгсгөлийн төлөв гэж яриад байсан нэг төлөв юм гоё болгоцсон тий давхар зурцсан. Нөгөө нэг оролтон дээр орж ирсэн үг 0-1-ийг аваад 0-1-1 гэдэг үг байлаа тий. Тэнгүүд эндээс эхлэн мэдээ. Тэгээ 0 гэвэл ингээд буцаад ирнэ 1 гэвэл ийшээ очно. Дахиад 1 гэвэл энэ дээр очно гэдэг. Тэгээ оролтын үгийн тэр битүүдийг гэх юм уу тий аваад уншаад дуусахад нэг төлөв дээр ирнэ дээ тий. Тэр нь ийм нөгөө нэг accepting state нөгөө төгслийн төлөв байж тааруул төгсгөлтөөгөө тааруул тэгэл болж яана л гэж нөгөө орж ирсэн үгийг accept хийж гинэ гэсэн. Манай автомат орж ирсэн үгийг нөгөө accept хийж гинэ гэсэн. Таньж гинэ гэсэн үг гэж ярьдаг. Нөгөө одоо энэ автоматар чинь ингээд замбраагүй тэнх юм бол одоо юу гэдэг юм те. За энэ хоёр руу очиж буцаад нэг рүү ичиж. Энэ дээр нэг 10 удаа ингэчих гэдэг ч юм уу те. Ингэх юм бол 9 шидийн үг үсч болно л доо. Энэ юмнууд гараад битүүд гараад янз бүрийн дараалал гараад. Тэгэхээр тэр гарч байгаа үгнүүдийг бүгдийг нийлүүлж агаад үгнүүд бага үгнүүдийг нийлүүлэхээр ингээ үгийн жагсаалт гаргахаар нэг тал шиг юм болно да тий. Тэгэхээр тэрийг хэл гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ автомат бол нэг хэллийг тодорхойлж байна гэж үздэг. Яг Монгол хэлний хувьд бас баг ингэж яаж болох нь шүү дээ. Иймэрхүү автомат зохиож болно. Онлын хувьд бол юу гэдэг юм. Манайхан ч нэг өгүүлбэрсээр ихвсэн тэгж байгаа байна гэж ярьдаг ч юм уу тий. Тэр тохиол их байх юм бол ингээд байгаа гэдэг үгийн дараа маш өндөр магадлалаар байна гэж орно. Байны дараа юу ч гэдэг тий. Байгаа байсан юм юу ч гэдэг. Тиймэрхүү өгнүүдийн дараалах магадлалыг мэдчих юм бол 35 төлөвтэй тий. Юу вэ 35 байж болох бодлоо. Монгол хэлний хүч идэж байдаг лээ тий. 50,000 үг байдаг бол 50,000 төлөвтэй. Тэгээ энэ үгний араас хөвчлэн энэ үг ордог гэсэн юмар ингээд хэл зохиож болох нэ. За яг тэгэхээр яг эдрийг үүсгэж байгаа тэмцэлтмөрүүдийг хэлгэн accept 0-1-1 гэдэг үгийг өгсөн чинь accept хийж ивэл энэ автоматын үүсгэж байгаа хэлэн дотор 0-1-1 гэдэг тийм 3 үсэгтэй үг байна л гэсэн үг. За тэгээд яг reject гэдэг нь юу гэхээр одоо ямар ч үг гэдэг юм тий 0-1-0 ч юм уу тий ийм 0-1-0 гэсэн үг өглөө 0-1-0 1-1-0 дахиад 0 гэхээр буцаад гүн дээр ирлээ ингээд дууссан. Тэнгүүт энэ төгсгөлийн төлөв биш accepting state биш учраас reject хийж байна гэж үзсэн. Таарсангүй тий яг оролтынхоо юг аваад дууссан чинь тэр битүүдийг бүсгүүдийг уншаад дууссан чинь нөгөө яг одоо ирсэн төлөв нь нөгөө төгсгөлийн accepting state биш бол reject хийж байна. Өөрөөр хэлбэл энэ автоматын үүсгэж байгаа хэл дотор энэ 0-1-0 гэдэг 3 үсэгтэй үг байхгүй гэсэн. Эдэд дахиад нэг жишээ юм шиг. За 0-1-1-0 гэнэ. За 0 гэхээр өөр дээрээ ирнэ. 2 удаа 1 явлаа. Энэ дээр ирнэ. Дахиад 0-1 гэнэ. Тэгээд энэ дээр яг 0 ч 1 ч энэ дээр ирэл үрд энэ дээр үлдэнэ гэсэн шүү дээ.
Тэгэхээр энэ дээр нэг хэдий зуудаа ингэ эргэлж болох юм. Тэгээд энэ дээр л ирнэ. Тэгэхээр энэ бол accept хийж чинь гэсэн. 2-0 яваад гэдэг чинь 1-0 нь ингэж тэнд Атлас нь шигтэй захгүй. Атласаа нэг хамгийн accept шүү дээ. Тэр болохоор нэг тиг гэдэг уусаа захгүй. Ой та нар энийг өмнө үзсэн гэсэн үг үү? Энэ шиг үзсэн юм уу? Алдартай ном шүү. Атлас ном шиг гэдэг юм. 1-0 одоо эхний жишээ бол 1-0 1-1 тиг гэж уншина гэж юу? Өмнөх шигэсэн дээ. Атлас нь шигэсэн дээ. Тийм үү? За, хэдүүлээ ш. Юу яа? Яа артлаасаа уншихаар чинь артлаасаа орох бол ерөнхийдөө эхлээд энэ нэг орж ирнэ гэж юу? За одоо энэ тэнлээс үзье. Гэхдээ тэр чинь нэрээ нэг энэ одоо хамгийн эцсийн нөгөө шийдэх юм нөгөө номыг хайж болол нэгдүгээр бүлэг дээр нь очиод финит автомат гэж жишээг нь хараад. Энэ баг номноос авсан зураг гэж юм. За нөгөө артлаас уншия те. Тэгэхээр нэг орж ирээд 0 орж ирээд нэг орж ирэх энэ дээр 0 гэхэр буцаад нэг дээр ирчин те. Тэгээ 2-1 явахаар ингээ дахиад 2-1. Ер нь бол ханаас юмс 2-1 л явахд тийш орчих юм байна л да. Тэгэл эндээ үргэлж байна. Яг дахиад нэг 0 гэдэг энэ дээр ирсэн. За reject-тэй харчээ те. Reject-тэй араасаа бас уншаад үзье. 1-0 1 гэх юм байна. 1 гээд 0 гэж дахиад 1 гэж 2 дээр ирсэн те. За 2-0 гэдэг чинь ингээд нэг дээр ирсэн. Энэ ч одоо тэгээд 2-0 гэхэндээ явахад ингээд 2 явснаа. Яг энэ талаас нь уншия гэж үзвэл те. Бидний уншдаг чиглэлтэй уншиг бол 2-0 яваад энэ дээр 2-0 явахад энэ дээрээ зогсож байна. Тэгээд 101 гэдэг чинь 1 гэдэг энэ дээр ирэх юм. За арай өөр газар ирэх юм. Ерөнхийдөө ялгаатай юм аа. За хөөе эний ч учир нь болохгүй эхнээсээ буруу явчихвал нэг юм даа штэ их тийм тоочны юм учраас. За номын би нэг групп ус юу яаж өгнө. Номын би хизээч юм хэн багшийн орныг орж явах татж авсан юм аа. Тэгэхээр тэр маань нэг газар хөвтөж байгаа. Эвсрийн ном 10 бүлэгтэй гэсэн чинь эхний 7 бүлэг байсан. Хаанд хийчлээ. Бүг гэж байна. Бүг гэд хавцсан дотор хийсэн санагдах юм. Энэ шүү. За, зипсэр гэхээр тустай хавцтай. Янз юм. Нэ. За, эндээс нөгөө олчих. Ерөнхийдөө биднэрт нөгөө яг 16 бүлэг үзсэн тийм даалгавар байх болохоор харин зөвөр их дураараа ингээд элтийн юм хайгаад баталгаа хайгаад явчих болохоор гэж би бодоод байна. Яг хичээлийн хөтөлбөр гэж хэдийгээр байгаа боловч. За энэ ч одоо юм дизайн боловч. За, ийм ном байгаа. 3 дугаар хэвлэл гээд. Тэгээд энийг хаанаас ч би нэг хулгайн сайтаас олж авсан. Хэрвээ сүүлийн 3 юмд байж ивэл сайн л. 3 юм. За, ингээд энэ чинь 3 дахь хэвлэл эхэлдэг. Оюутнаа энэ багш нартай зориулсан байх юм байна. Finite за нөгөө нэг юм математик юм уу гэдээ явлаа. Finite автомат гэд бодвол regular нэ тий 31 өчтөө яаж 31 гэдэг вэ? 31-ээр хөөсөч одоо ингээл ардаа юм шүү. Үу юм болов. Эхлэнгүүтэл байгаа шүү дээ. Энэ жоохон математик яваад тэмдэглэгээ яваад яа. За ингээд эхэлчихье. Баахан хүн оролцсон байна юм байна. Тусгай нэ. Аль ингэж жоохон жижиг болгож. За энэ юм байсан. Он ч нөгөө нэг яа гэдэг complexity enter гэдээ явсан. За энийг зав хараарай. 0 дугаар бүлэг. За 1 дугаар бүлэг дээрээс яг эхэлж ийсэн. Энэ нөгөө жишээ баг шиг нэ. Энэ төрлийн тоглоом. Ямар юм гэдэг тоглоом байдаг те. Хайч цаас давууч гэдэг монголоор тий чулуу гэдэг яваад байдаг. Энд чинь нөгөө юуг нь заасан юм бэ? Хайч болвол энэ даавууг хажиж чадна. Даавуу бол чулууг ороож чадна тий. Чулуу бол хайчийг ингээд эргүү болгож чадна. Аль нэгээ дийлэх талаар тийм бичсэн юм байна. Уул нь манай гадаад гоё жишээтэй шүү. За нөгөө нэг автоматаа болоод үзчихье гэсэн чи яасан? Хуудасны дугаар нь таардаг юм бэ. Энэ штэ хуудасны дугаар нь 31 гэлөө. За 31 энэ ихэндээ нэг математикийн баг зэрэг. Одоо л хэлж штэ. За автомат баг хэлгээд энэ хоёр ч юм баг equal юу аач югдэг лээ. Equivalent маяг юм яриа. За төгсөө явах юм байна гэдэг нөгөө зураг хаж юу юм бэ чи хаалга зурсан ба ш. За
Энэ яг юу юм байна? Хаалганы төлөв хаалттай нээлттэй яасан гэсэн чинь тий. Автоматар хаалганы чаддаг юм байл. Саяхан чинь бүрэнкитэй юм байсан чинь бүрэнки энэ. Йоо яг мооз. Тэгээ ориг номны слайд болгосон юм байна. За M1 3 төлөвтэй. Чи арай өөр үү тий. Нөгөө юугаа ячиж. Хоёрыгоо төгсгөлөө. За хон дээрс нөгөө юуг нь харчээ. Ийм accept-ын гаралт нь accept-ын reject гэж болно. Тэгээд оролтын тэнцвэр 1.1.0 байвал энийг боловсруулад энэ тэнцвэр рүү боловсруулад тэгээ гаралтын тэмдэг юм байж болно. За энэ баг шиг байна. Тэ ярин тодорхой жишээ. Q1-ээс эхлэн ямар л байд. За ингээ. Ерөнхийдөө л энэ байна тий. Нэгийг уншаад 0-ыг уншаад 1 уншаад ингээд дараалсан. 1-1 0. Тэгэхээр уул нь бол бараг л ингэж эхнээсээ л уншаад байна та тий. Q1-ээс эхэлнэ гэн. За Q1-ийг нөө сум заасан байгаа эхлийн төлөв. Тэгээд 1-1 0 орж ирвэл яах вэ гэхээр 1-ийн 4 дээр байгаа зураг гэдэг чинь юм шүү дээ тий. Манай 1-ийн 4. Ингээд Q1-ийг уншингуудаа Q1-ээс Q2 руу явна л гэнэ. 1-ийг уншихгүйс Q2 явна. За тийм байна тий. Тэгээд дахиад 1-ийг уншихаар өөр дээрээ Q2 дээрээ үлднэ. Q2-оос Q2 руу гэдэг үлдэх юм байна. Дараа нэг 0-ыг уншихгүй Q0-оос Q3 руу явж байна. За тийм юм байна. Тэгснэ Q1 гингүүд 1-ийг орж ирэнгүүт Q3-оос буцаад Q2 дээр ирээд нөгөө Q2 чинь accepting state тий. Яадаг төлөв болоос төгсөлийн төлөв. Тэгэхээр болж байна гэж. За ерөнхийдөө тэгэхээр энэ яг эндээс нь тэндээс нэг хоёр янз айл айл нь байж болно л та. Яг энэ номны дагуу явж байгаас бид нэр ихнээс нь л явчих. Тэгвэл өөр хариу гараад байгаа хөх тий. Энэ ном дээр хөвчлэн эхний битэн уншаад дараагийн битэн уншаад явчих юм. Яг тэр автомат руу орж байгаа гэдэг утгаараа хэрвээ энэ нэг юм урт цог аваачаад автомат руу жигч байгаа гэвэл мэдээж энэ үзүүр нь эхэлж орно л та тий. Баруун талын үзүүр нь. Тэгэхээр хүмүүс хоёр янзаар л яадаг юм байна. За энэ тэр гинт арт нь бас нөгөө талаас нь уншиж болно. Тэгтээ интеракц юм шиг одоо байхгүй нэ тий. За тэгвэл яг энэ номны дагуу гэдэг утгаараа юугаараа л явчих нөгөө яг ихнээс ахуулаад тий. Яг бидний бичдэг дараалалаар уншиж байгаа гэдэг явчих. Энэ слайдн дээрээ тийм байгаа юм бахтай болоорсон юм. За балчин явахтай тэгэл бид нар энэ юмнуудад тодорхой болгоод явах бол нөгөө мэдгэцгүй тодорхой юм их байх тусмаа ингээ хуримтлагдаад ингээд зуурсан юм болно тий. За төгсгөл автомат тэгэхээр энэ юм байна. Ингээд гэсэн reject гэсэн. За тэнгууд одоо томьёогоор гэх юм уу? Манай энэ автоматик M1 нэрний юм шүү. M1 гэдэг автоматик ингэж очих нэ. Яг ийм нэг A гэдэг олон л тий. Бага стрингүүдийг л авна. Тэгэхээр ямар стрингүүд вэ гэхээр ийм W гэсэн стрингүүдийг авна. W дотор 2-1 явж ивэл болоо гэж. Түрүү нэг ажиглагдсан тий. Бид нэр хойноос урдаас нь уншиж хахад энэ дээр 2-1 дараалал явж ангууд хэрэв Q1 дээрээс бол 1-1 гэж үсрэл ороод ирнэ. Q2 дээр байсан бол ганцхан нэг яваад хоёр дахь нэг нь яг энэ дээрээ буцаж үсрээд тогтчихно. Q3 дээр байсан бол 2-1 явахад ингээд энэ дээр байж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль ч төлөвт байсан хизээ нэгэн цагт нэг аль нэг төлөв дээр байж таарна шүү дээ. Тэрэн дээр 2-1 дараалал ороод ирэхэд л тэгэл энэ Q3 руу орно. Q3-оос хийж гарч чадахгүй тий. Тэгэхээр ер нь бол үгээр бичих юм бол юм байна. Нөгөө дараасан 2-1 л явж байвал тэгээд дуусаа. Өмнөх 2 хэсэг ямар юу байна уу хамаагүй тийм эндээс 0-1 байж таарна. Тэгтээ явсан чинь уртан дуусахгүй. За ийм юу тэгэхээр бид нар нөгөө би юу гэж тэгжлээ нөгөө асар олон л ихсэн учраас бид нар тэргүй яг 16 дахь лекцийн дуусгах гэхгүй гэдэг тэнгүүтээ айгу өөрсдийнхөө тааваараа яваад байгаа шүү. Аль хүртэл явах нь тэр хүртэл л яваа. Тэгэхээр энэ бол бас эйгүүд одоо юу гэдэг энэ автоматын үед бол айгу тийм яаж гаргаж авах вэ гэдэг нь бас жоохон хэцүү юм байна тий. Яг энэ тохиолдолд ингээд гарчлаа. Нөгөө ингээд гараараа ажиллуулжсэн гинт за 2-1 явахад л ингэж юм байна. 2 юм уу тий 1 2 дараас 1 эсвэл 1 дараас 1 гэдэг бүгдийг тоолж үзсэн. За ер нь 2-1 л байхад доор хаанч байсан ирээл Q3 дээр ирээл гацчих юм байна гэсэн тийм маягийн тодорхойлт байна. Тэгэхээр энэ зураг нь бол айгүй сайхан тодорхойлт.
Энэ үгээр тодорхойлсон нь бол жоохон тэмдэгтэй үнэн. Тийм юм байна. За ийм үгнүүдийг бүгдийг авах юм байна. Нэг гэж авахсан бол тэгэл болоо. Авчих юм байна. За чинь ядтаа эндээс эхэлж явна шүү дээ, тий. Тэгэхээр нэг. За тэгээд тэгэнгүүт энэ манай M1 гэдэг автоматын нэг accept хүлээж авах үгнүүдийн олонлог гэдэг A гэдэг олонлогийг болохоор энэ олонлогч бахан үгнүүд байна шүү дээ, тий. Нөгөө 0-1-ээр зогцсон. Тэр үгнүүдийн олонлогийг А гэдэг нэр чимэл тэр А бол манай автоматын хэл болох юм аа гэдэг. Яг нэг үгнүүд байгаад байгаа болохоор үгнүүд нийлээ. Нөгөө монгол хэлний бүхнүүдийг жагсаал бичил нөгөө толмол шиг юм болно гэдэг шиг хэл нь болох юм аа. Тэгээд M1 автомат маань манай автомат А гэдэг хэлийг яаж ийна таньж байна гэж хэлнэ. Тэгээд математик хвшлэн юм. Хэл мэлгчнээ буцаад математик болцоо. А гэдэг бол LM1 гэдэг. Language гэсэн үг байна те, L нь те. Тэгэхээр А гэдэг олонлог бол үгнүүдийн олонлог байгаа. Тэр бол M1 гэдэг автоматын нөгөө хэлний юм аа гэсэн байдлаар ингэж бичдэг байна. За тэгэхээр автоматын үнэлтэй. За нэг юм. Тэгэхээр яг бид нар нөгөө автоматаас хэл мэл үүсгэлээ гэж энэ тэгэж явж байгаа. Одоо хүндрэл нь олцдог байна. За ийм юмнууд байна. Чи яасан жол юм бэ? За төгсгөл автомат нөгөө формал тодорхойл. За бид нар сая үгээр бичлээ, зураг зурлаа тий, төгсгөл автомат юм байдаг. Нэг жишээ тавьж байгаа л янз бүр юм хийсэн. Одоо яг юу хамгийн сайн тодорхойлт нь бол хамгийн одоо юу гэдэг юм тодорхойлт нь нарийн тодорхойлт нь юм. Математик маягаар бичвэртэй томьёо маягаар тий. Тэгэхээр энэ дээр M гэдэг төгсгөлөг автомат энэ чинь юу вэ гэсэн үг лээ. За төгсгөл англи хэлний нэг юу юм шиг тий. M гэдэг төгсгөлөг автомат болвол ийм 5 юмар тодорхойлогдно. За Q sigma delta билүү Q0 F том F юм да тий. Q нь бол төлөвүүдийн олонлог. Яг олонлог гэсэн үг тий. Тим төлөвтэй. Түрүүний хаалга гараадсан. Хаалттай нийлдэг 2 төлөвтэй. Манай хаалга сая хаалттай төлөвт орсон. Үсэг мүсгээр оролдож байгаа бол ямар нэг систем хийх гээд үсгнүүдтэй ажилтдаг автомат хийж байгаа гэвэл манай Кирилл цагаан Монгол цагаан толгойн хувьд бол 35 төлөвтэй ч байт юм уу те. Англи бол 26 төлөвтэй байна гэж болох юм. Үсгийн төвшөнд ярьж байгаа бол. Тэгээ яг нөгөө тэр үсгийн дараа тэр ордог яасан ийсэн гэ те. Монгол хэл нь яа үсгийн дараа 61 энэ орохгүй шүү дээ те. Тэгэхээр зарим шилжилт төлөв шилжилт байхгүй баг магадлалгүй 0 магадaltaй гэж үзэхээр болохоор ийм сонирхолтой юм зурж байна. За сигма цагаан толгой энэ нөгөө нэг тэмдэгтүүдийн цагаан толгой сая бидний нөгөө жишээн дээр бол 0.1 гэсэн хоёр л тэмдэгт байсан. Тэр хоёроор үүсгэсэн үгнүүд. Хоёрхан 0.1-ээр ч юм бол зөндөө юм үүсгэж болно шүү дээ, тэ. Нөгөө хоёрхан жавцаар гэдэг шиг. За, дельта бол нөгөө шилжилтийн функц. Нэг төлөвөөс нөгөө төлөв рүү шилжээд байх хэрэгтэй гэсэн зарим шилжилтүүдийн зурцсан байсан. Зураагүй шилжилтүүд бол хийгдэхгүй. Тэгэхээр дельта гэдэг функц бол за энэ нөгөө математик маань дахиад орж байна. Дельта гэдэг функцийн маань бол Q ба сигма хоёрын Декартийн үржүүр гэдэг лөө те. Үржүүрийг Q руу болгоно. Өөрөөр хэлбэл бид нарт нэг юу өгнө? Нөгөө нэг төлөв өгнө. Тэгээд тэр төлөв дээр байж исэн чинь оролтон дээр нэг юм уу 0 те аль нэг тэмдэгт орж ирсэн бол хаашаа явах вэ гэхээр тэгвэл дараа чинь төлөв нь тэн дээр очино. Өөр дөрөж эсвэл уусчиж болно те. Гэт энэ үр дүнд нь нэг тим төлөв дээр очино гэсэн дараагийн төлөвийн дугаар ч юм уу нэр нь байх хэрэгтэй. Тэгэхээр нэг иймэрхүү буулгалтыг хийж яхана. Төлөв нөгөө нэг цаана толгойн нэг үсэг хоёрын үржүүрийг ийшээгээ болгож байгаа. Энэ Декартийн үржүүр гээд хийхээр яг хэдэн төлөвч байдаг. 3 төлөв байсан. 3 төлөвийг үржих нь 2 нөгөө 0.1 гээд 2 тэмдэгт байгаа. Тэгэхээр бид нарт 6 шилжилт 6 сум байсан баг та. Тийм юм. Тэгэхээр яг төлөв болгон 2 гаралт 2 нөгөө төлөв болгоноос 2 сум гарсан байна. Нэг нь 0 орж ирвэл нэг нь 1 орж ирвэл гэж байсан тийм. Тэгэхээр ерөнхий тохиолдолд цаана толгойн хэдэн юутай байна. Төлөв болгоноос одоо тэр нөгөө 35 үсэгтэй Монгол юм уу гэдэг юм хийгээвэл төлөв болгоноос 35 сум гарна л гэсэн үг. А үсэг орж ирвэл яхан B үсэг орж ирвэл яхан гэдэг. За тэгэхээр яг нөгөө одоо ч нэг хийм давын тэр хөгжил амар болч мод. Гэхдээ яг жижигхэн жишээ мишээ хийгээвэл тэр үсгнүүд дээр оролдож болно. Яг нөгөө
Монгол хэлэнд те кирилл А үсэг орж Б үсэг орж ирвэл Б-ийн дараа А орж ирэх магадлал нэг ч гэх юм уу те нэг юм. Б-ийн дараа нэг тийм боломжгүй дарааллууд бас байдаг те. Сая нэг яг-ийн дараа хасъя гэдэг шиг. Тэр мэрийг нь байхгүйгээр зурдаг ч юм уу нэг юм хийж болох нэ. За эхний төлөв Q0 гэж хүссэн тэмдэглэн эхлийн төлөвийг нэг сумаар заагаад байдаг энэ баг шиг байна те. Тэгээд юун дээр л Q0 гэж тэмдэглэхээс биш тодорхойлолтын дээр энэ дээр яг ч Q1 хэлэгдсэн байна л да манай жишээн дээр. За энэ юу зур байцیں۔ Q энд нэг тодорхой энэ бол ерөнхий том юм. Доор нь тухайн тохиолдол дээр дельта Q тасал А хоёр аргументтай тий. Эхнийх нь энэ төлөвүүдээс нэг нь байх хэвээр цагаан толгоос нэг үсэг байх хэвээр. Q төлөвт байжсэн чинь А гэдэг үсэг орж ирвэл бид нар R гэдэг нэг өөр төлөв рүү очно. Нэг Q дээр байжгаад A гэдэг A гэдэг үсэг ороод ирвэл бид нар R гэсэн төлөв рүү шилжнэ гэсэн тийм юм байна. За хвчлэн энэ тийм чинь finite юу төгсгөлөг автомат чинь нэг тийм тодорхой гэж нөгөө нэр нь юу гэвэл non deterministic гэдэг төрөмж deterministic автоматын ангилд орно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үсэг ирэхэд хаашаа явах нь тодорхой байна. Энэ төлөвөөс заавал 2 сум гарсан байна гэсэн шүү дээ. Энэ дээр одоо 0.1 гээд 2 хон үсэгтэй цагаан толгойтой гэхэд оролтын цагаан толгой. Төлөв болгоны үед 0 ирвэл хаашаа явах уу? 1 ирвэл хаашаа явах уу гэдэг нь тодорхой байна. Түрүүний NP гэдэг дээр гараад ирсэн тэр non deterministic гэдэг нь харин зохицсон юм бол нөгөө тодорхойгүй автомат гэдэг яг үнэндээ бол нөгөө нэг энэ дээр бол 0 ирэхэд зөвхөн ганцхан сум байна шүү дээ тий. Гэтэл тэр автоматын хувьд бол одоо deterministic бус автоматын хувьд бол дахиад нэг 0 ирвэл бүр ишээч явж болно гэх нэг сум байгаа. Тэгээ яг алингаар нь явах нь одоо бараг сансруугаар авагддаг ч юм уу. Тэр хууль дүрмийн та нар өөрсдөө судлахжуулдаг болоо тийм. Ерөнхийдөө тодорхойгүй байна гэсэн. За F нь болохоор нөгөө юунуудын юу гэнэ ч нөө accept-ийн төгсгөлийн төлөвийн олонлог. За манайх дээр л ганцхан дурчаад байгаас биш бас их том айгүй олон төлөвтэй автомат дээр юу яаж болно. Энэ дээр ирээд зогссон ч төгсгөлийн төлөв өөр бас нэг газар нэг төлөвийг бас давхар ингээд бүрэн хэлсэн байж болно. Өөрөөр хэлбэл төгсгөлийн төлөв accepting state-ууд ганц байх албагүй хэд хэд байж болно. Тэдний аль нэгэнд хүрэхэд л тэгэл энэ үгийг accept гэж хэлж байна. За ингээд айгүй ерөнхий нөгөө нэг онлмагийн хичээл учраас ерөнхий одоо за энэ ямар юм ч үгүй нөгөө функц нь шилжилтийн функц. Бид нар Q1 төлөвдөр байгаад 0 ирвэл Q1 рүүгээ буцаж ирнэ. Яг зураг уншиж байгаа юм шиг тийм. Q1 дээр байжгаад 1 гэдэг тэмдэгт орж ирвэл Q2 руу шилжнэ гэхээр энэ шилжилт. Ингээд энэ сумнуудыг энэ зургийг өгснөгт байдлаар илэрхийлсэн байна. Q2 дээр байжгаад 0 ирвэл 1 ирвэл ингэнэ. Q3 дээр байжгаад 0 ирвэл ингэнэ 1 ирвэл ингэнэ. Энэ дотор бүх юмуд нь тодорхой, очих газрууд нь тодорхой байна. Нөгөө non deterministic гэхээр зарим газар нь тодорхойгүй гэхээр нөгөө Q2 байжгаад 1 ороод ирвэл Q3 руу шилж болно. Өшөө цаана тасал тавьж байгаа Q4 5 гэх бага юм байна гэсэн. За тэгэхээр бид нэр арай амархаас нэглээд үзэж байгаа юм байна. Энд чинь ямар гэж олон слайд байна. За энэ слайдыг дуусгаад хөрөлж чадд юм уу. За string за гэж байна. Тэгээ за чи бол тэмдэгт мөр энэ string бол яг параметр хэлэн дээр бид нар үздэг string тэмдэгт мөр гэдэг юм байдаг тий. Language гэдэг нь хэл гэдэг арай том ойлголт. Тэгэхээр бид нар string-ийг авч үзвэл одоо юу гэх юм да монголоор бол тэмдэгт мөр гэдэг тий. Яг үгийг бодвол арай том нэг юм да. Үг бол word гэх хэрэгтэй тий. Тэгэхээр string гэдэг бол яг ингээд юм. Одоо энэ өгүүлбэрийг тэр чигээр нь string гэсэн ч болох юм тий. Тэмдэгт мөр. Тэгээд цагаан толгойд байгаа юмнуудаас бүрдсэн нэг юм string үг одоо тэмдэгт мөр. 0-1-ээс тогтсон шнэл бол шнэл урттай тэмдэгт мөрөөр зохиож болно. Language гэдэг бол string-үүдийн одоо үгнүүдийн юу цуглуулга. String-үүдийн цуглуулга. Тэмдэгт мөрүүдийн нэг олонлог. За заримдаа төгсгөлдөг байна, заримдаа төгсгөлдөг бос байна. Манай нөгөө төгсгөлийн тэр Q3 төлөв дээр ирээд 0 1 2 ингээд хязгааргүй эргээд байсан шүү дээ. Тийм болохоор манай автомат 3 төлөвтэй боловч гаргах хүлээж авах нөгөө үгнүүдийнх нь олонлог нь хязгааргүй болно гэсэн. Тэгэл аргашаа 1 0 1 0 гэдэг юу ч хийж болох нь тэ хийчнэж урттай байж болно. Тэгэхээр хүлээж авах тэмдэгт мөрүүд нь айгүй олон байж болно. За заримдаа юу ч байж байна. Тэгж эргэж бариагүй бол нөгөө нэг зөвхөн хэдхэн үг авдаг. 3 үгийг хүлээж авдаг. 3 үгийг accept хийдэг тий. Тиймэрхүү автомат байж болох юм байна. За айгүй чухал тэмдэгт мөрийн хувьд энэ epsilon байна тий.
хоосон тэмцэгт мөр 0 урттай гэж үзнэ. Тэмцэгтийн урт 0. Бас нэг юм нэг хоосон олонлогийн тэмдэг байна те 0-ыг дарцсан юм шиг. Энэ болохоор хоосон хэлийг ингэж тэмдэглэдэг. Дотор нь ямар ч үг байхгүй тийм бас хэл байж болно. Ерөнхийдөө 0 аль аль төвшөндөө 0 те хоосон тэмцэгт мөр байж болно, хоосон хэл байж болно. Бас хэрэгтэй. 0-ууд ч айгүй хэрэгтэй. Математикт ялангуяа те. 0-ууд чинь араараас нь зэрэгцүүлээд тавиад байвал тооны араас залгаад байвал юм болно шүү дээ. Айгүй том тоол. За, дараагийн тодорхойлолтоо энэ зураг гарч ирэх юм. За, энэ манай M гэдэг чинь юу юм болоо? За, автомат юм байна. Тэгээ манай энэ M гэдэг автомат болохоор энэ W гэдэг стрингийг яадаг, accept хийдэг, одоо таньдаг. Тэгээ энэ үгийг таньдаг. Энэ чинь тэмдэгт мөр гэдэг. Энэ тэмдэгт мөр таньдаг. За, маа тэмдэгт мөр дотроо W1 2 гэдэг W1 гэдэг энэ урттай, энэ үсгтэй юм байна. За, энэ WE бол нөгөө цагаан толгой энийг үсэг байх хэрэгтэй. Тэгээ өөр гаднаас юм авч болохгүй. Тэгээд энэ чинь нөгөө юу яах нөхцөл юм байна. Ямар үед ингэж энэ үгийг таних вэ гэхээр ийм R0-аас ахуулаад RN хүртэлх юм төлөвүүдийн дараалал олдох ёстой. Тэгээд яг тэр төлөвүүд төлөвүүдийн олонлогийн төлөвүүд байх ёстой. Тэгээд R0 нь Q0 нөгөө манай хамгийн эхлэлийн төлөвөөс эхлээд RE гэдэг нь нөгөө нэг шилжилтийн функцийг ашиглаад өмнөх төлөвөө ашиглаад одоогийн байгаа энэ тэмдэгт WI-г аваад тэгээд дараагийн төлөвөд тооцоолж олоод байгаа л гэсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь RN нь болохоор төгсөг нөгөө юу ямар юм блэ нэг acceptance гэдэг төгсгөлийн төлөв байх юм аа. Тэгэхээр энэ яг бидний сая яриадсан юмнуудыг л бас математикаар л бичсэн байна л да. Хамгийн ихний төлөвөөс ахуулаад нөгөө нэг юмнуудаа уншаад нэг үсгээр нь уншаад тэгээд хамгийн сүүлд газар ирсэн чинь нөгөө энэ шилжилтийн функцийн дагуу ингээд яваад байсан чинь ирсэн чинь тэр хамгийн сүүлийн энэ W-ыг уншаад ирсэн төлөв нь RN нь нөгөө төгсгөлийн төлөвүүдийн нэг байх хэрэгтэй. Ийм хоёр давхар бүр гэдэг төлөв байх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр яг ингээд бид нар нөгөө монгол хэлээр нэг яриад тэгээд энэ математикаар нэг тодорхойлоод яваад байна. Энэ гоё математик нь айгүй тийм юу байдаг нөгөө нэг тийм гарцаагүй гэх юм уу те айгүй тийм ямар ч тохиол үлдээлгүйгээр тодорхойлсон байдаг. Яг хэлний хувьд жоохон хэцүү шүү дээ. Монгол хэлч байлч хэлбэ нэг жоохон тийм яг нөгөө хүмүүсийн ярьдаг тийм жилчаа хэлээр хэлвэл айгүй заримдаа их буруу ярьж зүг болох гэдэг те. Тэгэхээр ихэнх юмнуудыг ингэж тавьдаг. Яг энэ цаана нөгөө компьютер байгаа, энэ цаана програмууд ажиллаж байгаа, зөв ажиллаж байгаа хэвээр секундэд нөгөө 100 сая үйлдэл хийнгээ зөв ажиллаж байгаа хэвээр те 100 сая үйлдэлийн нэг ч буруу байж болохгүй гэх. Тэгэхээр маш хариуцлагатай зүйл учраас энийг ингээд ямар ч тохиол үлдэхгүйгээр ингэж математикаар батлаад тодорхойлоод явж байгаа хэвээр. За нөгөө нэг таньдаг хэлнүүд гинэ. За манай M гэдэг автоматын хэл нь болохоор юу болчих вэ? Зааж байгаа. Энэ чинь M чинь автомат те. Тэгээд LM гэхээр энэ автоматын нэг үүсгэж байгаа хэл болчихно. Үгнүүдээ олонлог. За үгнүүдээ олонлог энд байж байна. Тэгээд M-ийн нөгөө нэг таньдаг, accept хийдэг үгнүүдийн олонлог. За энэ бас бидний яриад байгаа зүйл хэлээ. Өшөө нэг хэлэх юм нь болохоор өөр юу гэж хэлж болох вэ гэхээр LM гэдэг бол M гэдэг автоматын хэл нэм аа гэнэ. За нөгөө үгнүүдийн олонлог нь үүсгэж байгаа. Заримдаа төгсгөлгүй олон байж болно. Тэгэхээр төгсгөлгүй олон байлаа л бичих юм байна л да. Эсвэл нөгөө нэг юм энэ гурван бүлгээр бараг ижилхэн утгатай. M гэдэг автомат маань LM гэдэг хэлийг таньж байна. Түрүүн манай жишээн дээр манай тэр нэг гурван төлөвтэй автомат бол дотроо 2-1 агуулсан нөхрийг бүх үгнүүдийг л ямар ч үг байсан те. Хоёр зараас нэг л явж тэр үгийг таньдаг аа. Ер нь дараас нь 2-1 илрүүлдэг тийм одоо төхөөрөмжний хэсэг ч гэх юм те тэгж үзэж болох юм. За тэгээд одоо бид нөгөө нэг хэл гэдэг талаас хэл яг нөгөө хүний хэл биш л дээ те. Яг энэ нөгөө математикийн хэл, математик дээр тодорхойлж байгаа хэл, энэ тэмдэгт мөрөөдөөс тогтсон хэл. Ямар нэг хэлийг юу яавч ивэл ямар нэг төгсгөл автомат тэр хэлийг ингээд таньж байвал тэр хэлийг регуляр хэл гэнэ. Регуляр гэж одоо юу гэсэн энгийн гэх юм аашин тий нэг irregular гэхэр чинь жоохон тийм гажиг болчдаг шүү дээ тий юу биш энгийн бол одоо дөрмийн бол тий тэгэхээр энэ бол регуляр гэхээр дөрмийн хэл гэх үү хэлний дөрм гэж байгаа юм шүү дээ тий регуляр хэл гинэ
Регуляр гэдэг монголоор нэр юу ч гэдэг юм л да. Ингийн хэл юм аа. Регуляр хэл юм аа. За регуляр хэл юм аа. За нэг юм байдаг л бах та тийм монголоор ёстой яаж за нэг дайрлахаар аснаас юм л шүү. За тэр регуляр хэл гэж үг хэлээд байна. За яг уу юу байдаг? Regular expression гэж байдаг. Програм юм дээр тийм нэг юм од мод тавьж байгаа л баахан юу хайдаг. Дээр чи хамгийн эхлээд юунаас хэлж яадаг гэж нөгөө хавцан дотор нь хэдэн зуун файл байдаг. Тэгэхээр текст өртөлтэйг нь яачлаа шүүж гаргах ч үлээ тэгж мэхэд нэг юм илэрхийлэл хэрэглээд байдаг. Тэрийг бас regular expression гэдэг. Тэгэхээр регуляраар чивж магадгүй. За регуляр хэлнүүд за нэг автоматын л олчвол тэгэл за регуляр юм байна гэж хэлсэн шүү дээ. Одоо манай нөгөө жишээ дахиад явж байна. Тэгээд манай юуны хэл нь болохоор 2-1 дараас нь 1-ийг агуулсан тэмдэгт мөрүүд 0-1-ээс зогцсон. Тэгэхээр А бол регуляр хэл юм аа. Энэ хэлтэй нөгөө энэ автомат нь танигдж байгаа учраас автомат таньж байгаа автомат нь ядах та юу вэ? Юу автомат төгсгөлөг автомат байгаа. 3 хүнтэй төвтэй тий хязгааргүй юм шиг. Тэгэхээр энэ бол регуляр хэл юм аа гэж хэлэх нь. Ерөнхийдөө манай энэ төгсгөлөг автомат нөгөө тодорхойгүй дараа нь бас нэг автомат гарна гэсэн тэр юмний хажууд жоохон юу л та. Жоохон сул хүчин чадал нь жоохон бага л та. Тэгэхээр яг ийм энгийн юмд танигдаад байна гэдэг чинь энэ бол их регуляр хэл юм аа л гэсэн. За өөрснө жишээ Б гэдэг нь болохоор ингэж байна. Иймэрхүү үгнүүд байж болох юм байна. Ийм хэл байж болох юм байна. Б гэдэг хэл байлаа. Тэр нь Б хэлний үгнүүд нь болохоор ямар нөхцөлтэй байх вэ гэхээр бас л 0-1-ээс тогтсон юм байна л да. Гэхдээ нэгүүдийнх нь тоон тэгш байна гэх. Тэгш тооны нэг агуулсан тийм тоонууд гэдэг. Тэгэхээр бас нэг хэсэг бусаг ер нь хязгааргүй олон тоонууд гарч ирнэ дээ тий. Энэ дээр нэг юм хязгаарлалдаг нөгөө нэг юун дээр гардаг шиг. Параграфын үндсэндээ анх үзэж явах чинь нөгөө нэг ийм юм бол гэсэн. За оролтон дээр ерөөсөө нэг хамгийн дээдлээ 3 орон дотор орж ирнэ гэж хязгаарлаад байдаг шүү дээ. Энд бол хязгаар байхгүй. Ихэнх тохиолдолд тэр хязгааргүйгээд гаргацдаг. Тэгээд тэр нь бид ямар нэг юу гэлтэй нэг аюултай байхгүй. Чинь бүх тохиолдолд ингэж байгаа гэдэг нөө баталгаа нутгаа их хэрэгтэй. Яг параграф бичих бол яг тэгэл бас хязгаарлахаас аргагүй л дээ мэдээж хязгааргүй олон юм хаанаас хадгалах юм. Яг томьёо бичиж болох юм уу яах. За Б бол юу юм аа. За энэ дээр өөртөө гар хөлөөрөө зур гинэ. Дасгал гэсний хариу нэвж байгаа юм л гэдэг. Чи хэдгээр слайд болчихсон чи дуусах гэдэг юм уу? Энэ дээр юм чи. За ийм автомат зурж болох нэ. Тэгш тооны нэгтэй юу танидаг. За C гэдэг дараагийн жишээ. Үгнүүд нь болохоор тэгш тооны 0 болон тэгш тооны 1-тэй байна. Нэг 0 битүүдийн тоолох нь л дээ. Тэгэхээр тэнцүү тооны тэгш биш шүү те. Тэнцүү тооны 0 бол 1-тэй байна. Энэ бол нөгөө өмнөх хэлнээс арай өөр. Яагаад тэгэхээр өмнөх хэл чинь зүгээр юунуудын тоон л нэгүүдийнх нь тоон л тэгш байна гэсэн болохоос нойлуудынх нь тоон ямар байна гэсэн талаар юу ч хэлээгүй. Тэгэхээр за нэгүүд нь бол тэгш байдаг юм байж. Тэгш тооны 1 олж аваад энэ тэргээр тараагаа тавьчлаа. Үлдсэн бүх газраар нойлуудыг тавина л гэсэн үг. Тэгээд хэдэн ч 0 байх юм те. Энэхийн тийм юу хэлсэн чинь регуляр гэдэг нь бид нөгөө нэг яг зураарай л гэсэн. Энэ дэр нөгөө нэг энэ хэл бол нөгөө тэгш тооны тэгш гэж удаж хэдэн жишг 0 хэдэн жишг 1 байх нь тэнцүү байдаг тийм үгнүүдээс тогтсон хэл гэж C гэдэг хэлээд. Энэ бол регуляр биш юм а гэдэг чинь нөгөө тодорхойлтоосоо бодох юм бол энэ сонио үгнүүдийг гаргадаг тийм автомат зурж чадахгүй л гэсэн үг бид нар. Тэгэхээр одоо нөгөө зурж чадахгүй гэдгийг яаж хэлэх вэ гэхээр бид нар нөгөө баталнаа л гэсэн. Нөгөө л математикаа авчирч байгаа теорем баталдаг юм араа тий. Тэгэхээр бид нар удахгүй батлах юм байна. За тэгэхээр энэ бол арай даалгавар биш. Удахгүй ямар хачин баг адилхан хэл байна гэдэг юм байна. За тэгэхээр одоо бидний зорилго бол нөгөө регуляр хэлнүүдийг нөгөө экспрессн гаргал. Регуляр хэлнүүдийг ойлгох юм аа. За регуляр экспрессн гэж байдаг. Регуляр илэрхийлэл гэсэн үг тий. За хэдэн үйл гарсан. За энэ чи ямар их агуулгатай слайдууд вэ? За А, Б гээд хоёр хэл байжээ. Регуляр үйлдэл гэдэг юм тодорхойлж байна. Нэгдэл гэж үйлдэл байна. Энэ чинь нэг олонлогийн төлөвлөлт шүү дээ. Бараг адилхан олонлогтойгоо. Гэхдээ яг уу А, Б хоёрын хоёр хэлний нэгдэл гэж үг хэлэх вэ гэхээр нэг шинээр хэл гарч ирнэ. Тэрний шинээр хэлний үгнүүд нь болохоор нэг бол А-гийн үг, нэг бол Б-гийн үг. Тэгэхээр яг хоёр хэлнийхээ үгнүүдийн олонлог зүгээр нэгтгэл хайцсан байна. Яг олонлогийн нэгдэлтэй адилхан байна. Concatenation гэдэг нь залгам гэсэн үг тийм тэмдэгт мөрөө. Тэгэхээр А-гийн сонь бүрэн юмар
Өөрөнхий үйлдэлээр ингээд бетэд залгаж байна. За нөгөө нэг олон дагтай чинь нэг ингээд нэгдүүлээд огтлолцуулаад өшөө нэг үржүүлээд байдаг тий. Бас карт ямар нэг картизээ үржүүлгээд байдаг. Тэгэхээр энэ бол яг нэг concatenation гэдэг бас нэг бүрэнхий тэмдэг бодоод олчиж ийм шинэ хэл үүсгэж болно. Тэр нь болохоор x үгийг y-тэй залгах чинь x нь a-гийн хэлний үг, y нь b-ний үг. Нэг яг амьдрал дээр бол жишээ нь юу гэж байгаа юм мэдэхгүй. Ерөнхийдөө байгалийн хэлнүүд, хүний хэлнүүд дотор бол хоёр хэлийг ингэж ойлгож айгүй хэцүү л баг тий. Үг болгоноо англиар нэг хэлээд монголоор нэг хэлээд байдаг юм байдаг. Тэр залгаж хэлдэг хүн байвал тиймэрхүү хэл гарч ирнэ. Англи хэлний багш нарын айгүй их тайлбарлаж байгаа тохиол тиймэрхүү арга юм шиг. За ийм залгаж болно. Үгнүүдийг аваад залгаж болно. А-гийн бүх үгнүүдийг аваад араас нь Б-гийн бүх үгийг залгах юм. За энэ хэлийг А, Б хэлгэнэ. Залгах үйлдэл байх нь энэ олон даг дээр нэг байдаг байх та. Ийм юм. За нөгөө огтлолцол нь залга. За star гэдэг үйлдэл байна. Энэ бол odd гэдэг үйлдэл байна. Энэ болохоор x1-ээс xk гэсэн үгнүүдийг хооронд нь залгацсан юм байна. X-үүд нь бүгдээрээ A-гийн үгнүүд. Тэгэхээр өөр дотор байгаа үгнүүдээ залгаад шинийг үүсгэждэг. Хэд хэдийг нийлүүлээд залгачдаг. За тийм хэл байх нэ. Хэд хэдээрээ can за 0 ч байж болно гэнэ. 0 шиг үгийг нийлүүлэхээр ч одоо тэгээд нөгөө хоосон үг болчих. Тань epsilon болчих юм байна. За epsilon гэдэг бол A одтой дүргэлж харьяалагдана л гэнэ. За энэ чинь нөгөө хоосон үг шүү дээ epsilon. Энэ дээр can тэгээс их буюу тэнцэг гэж энэ яг тэнцүү гэдэг тохиолдолд can 0-тэй тэнцүү гिचэнгүүд x1-ээс x0 хүртэл чихэн цаашаа ерөнхийдөө ямар ч үг байхгүй зүгээр хоосон үг л болчих واخ та. Тэгээд тэр бол бас энэ юунд орно гэсэн. А одтой гэдэг хэлэнд орно. Тэгээд заримдаа хоосон үг айгүй хэрэгцээтэй болно. Хоосон үг, хоосон төлөв юу ч үгүй хоосон үсэг юм. Эдгээр чинь юм хүн залгалдахад зай эзлэхгүй, уртын нэмэгдүүлэхгүй. За ер нь их тажгүй. Тэгсэн мөртөө төлөв шилжүүлээд байна гэдэг. Их ашигтай зүйл байна. 0-гүйгээр заримдаа зийдэгдэхгүй асуудал байна. 0 нь хоосон үггүйгээр. За жишээ. Энэ аргач муу энэ дахиад жишээ. Жишээ нь А бол good bad гэдэг олон лог байна. Юу хэл байна те. Тэр сайн муу гэдэг хоёр дөхтэй тэгээд одоо. За Б нь болохоор эрэгтэй эмэгтэй гэдэг те. Эрэгтэй эмэгтэй гэсэн үгтэй байлаа. А Б хоёрыг нийлүүлээ, нэгтгэлээ, бүгдээр ороод ирлээ. Үржүүлээ good boy жар гоё нийлсэн шүү. Good boy good girl bad boy bad girl гэдэг дөрвөн янз юм. Мэдээж эхнийх нь хоёр үгтэй нөгөө нь хоёр үгтэй үржүүлэхээр дөрвөн үгтэй юм гарах нь. А одтой гэдэг нь А нөгөө нэг юу good А нь юу вэ? А good bad хоёр байсан те. Хоосон үг байж болно. Good дангаараа байж болно. Араас нь юу залгав bad дангаараа байж болно. Good байж болно. Good bad байж болно. Bad гэдэг. Ингээд бүгднгийн тийм залгаад хайсан. Тэгэхээр энэ аимшигтай тийм хязгааргүй олон үгтэй юм болох нь анхны олонлог нь А нь ингээ хоёр хүүхдтэй байсан ч гэсэн энэ А одтой зүгээр ингээл ерөөсөө учиргүй болно. Гэтэ яг мэдээж санамсаргүй биш, замбраагүй биш, жоохон тийм тий одоо юу гэдгийг зүй тогтолтой байна л да. Good bad гэж байна. Bad байна. Good bad байна гэсэн. Good. Тий хязгааргүй хашаа. Энэ дээр ийм 3 цэг байгаа. Тэгэхээр рөөс хязгааргүй бол яг математиксээр их байж байгаа л нэг хязгааргүй юм гарч ирдэг. Юугаа алтмаар тий. Толгой тарих ялдармаар болно. Тэгээд тесэрмэрч болдог юм. Гэхдээ яг хөө мэдээж нөгөө нэг одоо манай нөгөө натурал тоо энэ төр гэсэн шийдвэр шүү дээ тий. Дэшгээ яваалаа тэгээд хийдчих юм бо. Тэгэхээр яг хөө математикч одоо юу гэдэг юм бүх юмыг хязгааргүйч байсан нөгөө араас нь хөөж батлах тийм юутай дуртай. За regular expression гэдэг маань нөгөө нэг чад яасан баларсан илэрхийлэл дээ regular илэрхийлэл. За нэг юм цагаан толгой байж байгаа цагаан толгой гişүүд тэгээд хоосон хэл байна хоосон үг байна. Эднэрийг нийлүүлж жагаад regular илэрхийлэл зохиож болно. Дээр нь юу баштай нөгөө гурван үйлдэл байна те нэгдэл залгах тэгээд од гэдэг нөгөө нэг аимшигтай үржүүлдэг үйлдэл бүгднийг хэрэгжиж байна. За жишээ нь 0-ыг нэгтээ үржүүлээ нэгтгээд те тэгэхээр 0-1 гэдэг хоёр урттай те хоёр үгтэй цагаанлага үүсгэн тэрийг үржүүлнэ гэдэг маань тэгэл ерөөсөө юу гэсэн үг нөгөө 0-ээс бүтсэн бүх зэмлэгтмөр ганцхан шиг эпсилон байна те 0 урттай нэг урттай хоёр үг байна тэр нь 0 1 2 дангаараа явж байна. Тэгээл цаашаага хоёр урттай бүгд явна гэсэн.
0011 тэ эднэр шиг тэ. Эсвэл 0110 гэдэг ингээд солбоо бүгд явна гэсэн. Айгуул замраагүй юм шиг айш учруу олон юм шиг санагдав. Тэ яг нөгөө хэл гэдэг утгаараа тэгэл ингээд явж байгаа. За цагаан толгойг үржих нь нэг гинүү. Үржих нь биш юм шүү. Энэ ингэж явж байгаа нөгөө замраагүй юм үсэн шүү дээ цагаан толгоор. Тэгээ ардаа нэгтэй гэсэн залгаж байгаа юм шиг байна тий. Тэгэхээр нэгээр төгсөн бүх юмнуудыг гаргаж ирнэ. Яг өмнөх хэсэг нь бол юу ч хийж болно тий нөгөө ялангуяа өмнөх энэ цагаан толгой гэж үзвэл 01 гэдэг янз бүрийн дараалалаар орсон бүх боломж дүгнүүд байж ийснаа тэрэн дотроос нэгээр төгсөн гэхээр ингээд нэг ядаж нэг тал нь юм хаашаа тий гараад ирнэс зөвхөн нэгээр төгсөн. За нэг иймэрхүү Францын хэлүүд дээр байдаг энэ irregular expression их хэрэгтэй юм уу? Гүтийн саман дээрээс өгдөлж гүйж гаргах энэ төр гэдэг зөндөө юм байдаг. Яг уу манад юу байдаг? За би ингэж байгаа шүү энэ слайд дуусахаар нэг өөр regular expression гэдэг нэг хаанчлаа бахан дасгал байдаг. Тэр вебийг харуулаад та нар тийш орлоо. За нэг энэ ингэж нөгөө 2-1 дараалал явж явах гэдэг чинь юм шиг тий. Манай нөгөө автомат юу ч гэсэн 2-1 дараалал явж байна. Өмнө нь баахан бүх боломж дүгнүүд байна. Ард нь бас бүх боломж дүгнүүд байна. Бүх боломж гэдэг дотроо хоосон ч байгаа тий. Тэгэхээр энэ хоосон байх тохиолдолд 2-1-ээр тогсон юм шиг болно. Энэ хоосон байгаа тохиолдолд 2-1-ээр ихсэн юм шиг болно. Энэ хоёр хоёулаа хоосон байвал зүгээр 1-1 гэдэг үг болчихно гэсэн. За энд ч одоо хичээл байсан юм багтаач ажиллаа хийсэн чинь. За ингээд 11-р слайд. За нөгөө нэг манай төгсгөлөг автомат өөрөө ингээд хитгэн төлөвтэй байж иж regular expressionтэй тэнцүү байдаг аа. Regular expression гэдэг маань irregular илэрхийлэл гэдэг маань бас нэг хэллнүүдийн нэг хэлэл болчих юм да. Хэлний нэг англи. Тэгэхээр сая юу гिचлээ irregular expression юу юм аа гэдэг нэг өмнө яриадсан шүү дээ. Хичнээн юм. Юу байвал irregular болно гэчлээ. Regular ч нөгөө юу төгсгөлөг автомат таниад байв гэсэн тийм. За regular хэл юм аа гэдэг. Regular expression. За regular expression бол нөгөө төгсгөлөг автоматар танигдана л гэж байгаа. Finite equivalent гэж байна тийм. Тэгэхээр бид нөгөө нэг regular expression ингээд бичлээ одоо ялангуяа тэр нэг Unix дээр админуудтай янз бүрийн файлуудыг текстээр бүтгэлтэй ч гэдэг юм уу те өмнө од тавьж байгаа цэг гээл текст гэж. Тэр мөрөдөрөл regular expression гэсэн үг юм л да. Одыг ихвчлэн юу ч байж болно гэж уншдаг. Нэг анхаар асуултын тэмдэг ганцхан шиг явж байл нэг үсэг гэж үздэг шиг үү те яг юу талаасаа бол хэрэглээ талаасаа тиймэрхүү юмуд байдаг. Энэ бол нэлээд цэвэр онол тал юм байна л. Тэгэхээр ямар нэг irregular илэрхийллийг ингэж бичиж болно эсвэл энэ өгүүлбэрээр нэг өчж болно хоёрт гаргана. Гуравт гаргана. Автоматын зурчих юм. Тэгээ автомат нь харж байгаа ингээд яваад гэдэг. Шат сулгаж болно. За 15 слайд байсан чи ямар их байд вэ? За 12 би нэг слайд үзүүлнэ. Слайдыг нэг веб үзүүлнэ. За тэрийг дундуур нь харуулчих. Дуртай веб. Веб шүү дээ. Энэ HackerRank гэдэг вебсайт байна. За та нар айгүй аимшигтай болон юу гадаад дотоод явж ажиллана гэвэл тэр компаниуд хөөрхий та нарыг хүлээгээд веб дээр байж идэг. Одоо яана гэсэн үг хаалт нэг баах юм байна. Карьер гэдэг юм байна. Энэ тоонд 2500 хэрэглэгчтэй. 2500 компани төлөөлөгчд ийшээ орж ирдэг. Нэг хэрэглэгч нөгөө юу хүмүүсүүд нь бид нар мэтийн орж нөгөө уралдаж барилдаж оноогоо үзүүлдэг. Хүмүүсүүд нь 26 сая орчим. Өдөр болгон 170 мянган бодлого бодогддог. Гэнэ за юм юу байгаа? Story ч гэнэ үү. Энэ ах шүү дээ. Ямар л ээ. Энэ ингэнэ interview street гэнэ үү? Interview street $413.62 өгсөн юм хайш. Юу балааш. За энэ жаа юунууд энэгээр хүмүүс амир ажилд иймэрхүү газрууд ажиллаж байна. За нэг клиентууд нь тий ажил авдаг гарна. За энэ жаа энэний юмыг хийгээд байвал гэдэг нэг юм байдаг. Энэ хакранк руу орж жоод prepare гэдэг бил prepare гэдэг нь хайчиж ба. Prepare гэдэг хэсэг рүү н орвол сайн ба хичээл гаргасан хайчиж. Prepare нь хаашаа орсон байна. За ингээ сая айгүй муу хойм орлоо. Буцаад түрүүний харж буцаад products гэнэ. Юу ч болж байгаа. За би нэвтэрч орохоос.
За энэ талаараа ороод энэ талд нь нөгөө компаниуд нь орж. Тэгээ prepare гэдэг нь оруул. За хэсэг бүлэг болгонууд байгаа. Энэ дээр оюун regex гэдэг бүлэг байгаа. Энэ лөө ороод хичнээн сайхан дасгалууд байгаа. Ороод яаж болно? Easy-ийг нь фильтрдэж чагаад бодож болно. Easy дотроос өчргөө олон хүн бодсон гэхээр 95.32% энэ лөө орсноо. Энд нэгээд юу байдаг? Нэг юм 70 орны талтай байдаг. За энийг гэхдээ юм зэрэгцүүлээд биш жоохон доошоо гонжсэн байдлаар нь харж байна. 70 орны нэг одоо юу ч байгаа тий. Нэг regular expression бичээд Wikipedia гэдэг үгнээс ийм линк ороод ирвэл дундаас нь Wikipedia-г суулж гаргаж ирдэг. Артлын нөгөө нэг com энтрийг хасаад, уртлын хэлтгийг хасаад, бүх юмыг хасаад энийг гаргаж ирдэг regular expression бичээж гэсэн баг шиг тий. Ийм. Тэгээд энийг бичвэл бичээд ийш нь явуулвал нөгөөх нь яана л гэсэн үг. Зөв болвол нөгөө дорхноо хариунд гараад ирнэ. Буруу бол хүүр наа чи буруу байж тээ гэд. After гэсэн delete гэдэг юм. Энд ч үгүй. Deleted гэдэг нэртэй юм уу? Ер нь after нь устгагдсан юм аашаа тийм. Гэвч нөгөө интег багцтай хүмүүс нэг юм хөө бодлого зохиодог. Гэхдээ энэ regular expression дээр өөр хүмүүс гардаг. За ийм юу байдаг? Энийг хаяа нөгөө аюу зав гарч авьяас юу хөдлөл оролдож болно. Нөгөө нэг аль нэг талын юмаа хөгжүүлэх гэвэл. Одоо энэ чинь хіднүүд байна. Баг бодлого химэл оюун гэж нэг сэдв байна. Математик гоо явж байна. Тэгээ өгөгдлийн бүс алгоритм явж байна. Linux-ийн нөгөө аачин болыг гэвэл энэ юмаа сайжруулах гэвэл тэгээ бахан сертификат өгдөг ч үгүй энэ database-ийн нөхөр явж байна. React-ийн ч юу вэ? React дээр. За нэг юм дундуур нь гинт реклам явуулсан гэжлээ. За 3 слайд үлдсээ бид нар чиг 750-аас шүү. Эрт ороод эрт тарчих гэсэн чинь барсангүй. Эрт ороод эрт тарья гэсэн чинь айгүй их авуулгатай слайд байдаг юм байна. Ийм слайд байсан тий. За ингэдэг нэг юм теорем юм чинь. За дахиад нэг шинээр эхэллээ. Шинээр нэг теорем явж байна. Ер нь иймэрхүү бүтцтэй хичээл маань нэг ийм жоохон юу юм шиг айгүй математик хичээл шиг. Нэг теорем явлаа ард нь ингээ баталгаа гэдэг. За хэрвээ A1 A2 нь regular хэлнүүд бол A1 A2-ыг нэгтгэж юм болвол closure under юу гэнэ юу нь бас нэгдэхэд гаргаж ирсэн хэл нь бас л regular хэл байна гэнэ. За зөвхөн бодоход бол тийм л байлгүй гэж бодмоор тий. Хоёр хэл явж байсан хоёулаа regular байсан нийлүүлээ хийсэн тэр нь бас regular байх байлгүй гэж. Гэтэ мэдээж баталгааг үтгэж болохгүй. Хоёулаа тусдаа regular байсан чинь нийлэхээр regular л байлгүй. Энэ нэгтгэн гэдэг чинь их олигтой өөрчлөлт хийдгүү үйлдэлчтэй гэж болохоо. За M1 гэдэг нь энэ яаж нэг автоматуудыг M-ээр машин гэж байгаа юм шиг M-ээр тэмдэглээд байгаа. M1 гэдэг нь нөгөө нэг A1-ыг таньдаг нэг автомат байг. Нөгөө нэг regular байна гэдэг чинь цаана нэг автомат таньж явах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ A1 хэлийг минь таньдаг M1 гэдэг автомат байг. A2-ыг таньдаг M2 гэдэг автомат байг. За нөгөө нэг 5 юугаар нь бичсэн гэж бодъё те. Нөгөө нэг их юулээ төлөвүүдийн олонлог жилжилтийн функц цагаан оролтын цагаан толгой энэ ихний төлөв төгсгөрийн төлөв эхлэлийн төлөв ганцхан байна. Жижигхэн күү гэж байгааз төгсгөрийн төлөвүүд олон байж болох учраас томор бичсэн F1 гэдэг олонлог байгаа шүү. Энэ сүүлийн параметр гэх юм. Сүүлийн юм. За юм хоёр автомат байж л таарна те нэг автоматлаа байж л таарна дор хаяж. Тэгвэл нөгөө нэг наана шинэ үүсэж байгаа нэгдэгдээд үүсэж байгаа нэгтгээд үүсэж байгаа хэлний автоматыг л байгуулчвал тэгээд болох юм. Нөгөө нэгдээд үүсэж байгаа хэлүүд бид нар ерөнхийдөө бичиж чадна шүү дээ тийм нөгөө энд байгаа бүх үгийг аваад энд байгаа бүх үгийг аваад ингээд хэл нөгөө хэлнийхээ үгийг үүсгэж байгаа. Гол нь тэгж үүссэн хэлний үгнүүдийг аль алийн таньдаг тийм нөгөө нэг автоматыг ингээд байгуулчихна гэж бид нар хэлчихвэл тэгэл батлагдчихж байгаа юм л да. Энэ нөгөө нэг M1-ийн юу вэ нэг W гэдэг үг орж ирэхэд тэр нь яг A1-ийнх ч байж болно A2-ийнх ч байж болно те аль ч хэлний үг байж болно. Тэгэхэд ингээд таньцдаг. Тийм автомат зохиож чадахгүй гэхээр за манай M1-ийн автомат нь M1 гэдэг автомат нь тий A1-ийн автомат. За ингээд орж ирэхээр ингээд баахан төлөв мөлөвтэй тэг нэг хідэн төгсгөлийн төлөвтэй. Нөгөөх нь бас нэг арай өөр автомат ингээд байж илаа гэж бодъё. Тэгвэл бид нар бас нэг эхлэлийн төлөвтэй. Тэгээд за нэг төгсгөлийн мэдээж accept хийж байгаа юм чи accept гэдэг нэг хідэн төлөвтэй. Тийм автоматыг яаж зохиох вэ гэдэг.
За тэр талаар. За тэгэнгүүт яг уу энэ Q чинь юм Q үлээ. Юм ч Q болоо явчих. Q гэж тэмдэгсэн юм байна. Q гэдэг чинь бол нөгөө ихний төлөв байх хэрэгтэй тий. R гэдэг нь ямар л юм. За энэ юу тэмдэглэж байна юм. За QR хоёр чинь төлөв юм байдгүй. Энэ нөгөө юун дотор тохиод явдаг шиг шүү дээ. Завхарсан юм. За Q-ны энд нэг юм тавьсан. Энд R гэдэг нэг хоёр төлөв юм шиг байна шүү. Тэгээд энэ дотор нэг QR гэдэг тасал тавьсан хөрхийн нийлүүлсэн төлөв шиг юм аа гэх юм. Жуулч. Ерөнхийдөө энэ хоёр автоматик иймэрхүү байна гэж дүрслээд нэг ихний төлөвтэй төгсгөлийн нэг хэд хэдэн төлөвтэй. Тэгээд нэг үг ороод ирэхээр хэрвээ тэр үг маань жишээ нь A1-ийн үг байсан бол энэ автомат энэ төлөвсгөлээд шинж явсараад энэ давхар гөрөнхийнүүд айл нэгэн дээр ирэл дуусах хэрэгтэй шүү дээ. Нөгөө юуны үг байсан бол бас энэ доотлол дээр ингэ ажиллаад дуусах хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо бид нар яг ийм нэг автомат зурх хэрэгтэй. Нөгөө нэг юу гэдэг энэ хоёрыг хоёулын тавьчид айл нэг рүү н ороо гэж хэлж болохгүй та. Тэгэхээр нэг эхлэлтэй, эхлэлийн нэг төлөвтэй байх хэрэгтэй. Тэгээд төгсгөлийн төлөвүүд нь за хидэж байх хэрэгтэй тий. Тэрийг нь олоод тэгээд тавих хэрэгтэй. За тэгэнгүүт одоо M-ийнхаа нөө бидний байгуулах гэдэг автоматынхаа компонентуудыг бодож олъё гэн. Q гэдэг маань юу шүү дээ. Энд чинь төлөвүүдээ олнодог тий. Тэгэхээр Q1-ийг үршин Q2 гэж зохиоч. Одоо бид нар яг шинээр автомат зохиож байгаа юм чинь тэр шинээр зохиож байгаа автоматын төлөвүүдийг яаж нэрлэх нь бидний зураг юм л да тий. Тэгэхээр Q1-ийг Q2-оор үржүүлсэн юм шигээр зохиоч. Өөрөөр хэлбэл манай сүүлд зохиож байгаа том энэ автоматын төлөвүүд бол Q1-ийг үржүүлэх Q2 гэсэн хэлбэртэй байх юм аа. Өөрөөр хэлбэл ингэсэн байна шүү дээ тий. Q1 Q2 гэсэн үржүүр маягийн Декартын үржүүр маягийн тийм юм. Энд чинь ямар юмны үржүүр шүү дээ тий. Тэрний хэлбэртэй юм байна гингүүтээ яг олонлогийнх нь том юм бол энд байгаа даа. Q1 Q2 гэдэг хоёр нөгөө өмнөх хоёр автоматын нэг төлөвийг авцсан байдлаар эхний төлөв нь A1-ээс M1-ээс тий. Хоёр дахь нь Q2-ны M2-аас авсан тийм хоёр юмар илэрхийлэгдэх тийм төлөв. Тэгэхээр энэ төлөвүүд бүгд дотроо нэр нь бол ийм хоёр юмтай байх нь тий. Эдний төлөвүүд бол зүгээр эдний төлөвүүд дандаа Q үсгэр Q1 Q2 Q3 гэдэг угаалсан. Энэ R1 2 3 гэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор аль нэг Q аль нэг R-ууд байж байна гэсэн. За Q1 нь том Q1-ээс хариалагдана. Авгад нь Q2 нь том Q2-аас авгад гэд тодорхойлчих. Тэгэхээр яг автоматын төлөвийг заавал нэг үсгээр тэмдэглэнэ гэх юм байхгүй. Тэгэхээр ингээд зохиож болох нь. Тэгэхээр мэдээж давхар байрлалгүйгээр зөндөө төлөв гараад ирнэ гэсэн. Q0-ийг нь болохоор Q1 Q2 гэж авчих. Q0 ч нөгөө нэг анхны төлөв шүү дээ тий. Нөгөө аль төлөвөөс эхлэвэ гэдэг нь. Тэгэхээр тэрийг энэ төлөвийг болохоор Q1 Q2 гэж авчих. Өөрөөр Q1 юм уу эсвэл Q2 гэсэн нэртэй юм аашаа тийм. Тэгэхээр яг энэ тийм юм төлөвүүдийн ийм их байдлаар тэмдэглэнэ. Тэгээд нөгөө нэг функц маань. Ямар нэг функц. Юу лээ. Шилжилтийн функц. Ийм хоёр төлөв орж ирээд хоёр төлөв ч явахтай энэ ч нэг юу штэ. Манайхаар бол энэ нэг л төлөв штэ. Эхний төлөв нь ийм байгаад байвал дараагийн төлөв нь А байна. Гэдгээ яаж тодорхойлох вэ гэхээр дельта 1 QA дельта 2 RA гэдэг. Юу ч гэсэн үг юм. Чинь нөгөө нэг юу үстэй. Хаалтанд хийгэн. За тийм. Энэ шилжилтийн функцийн хариуд нь нөгөө нэг манай M автоматын нэг төлөв гарах хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай M автоматын төлөв болгоно хоёр юутай, хоёр үсгтэй байгаа. Тэгэхээр яг эхнийх нь нэгдүгээр автоматаас энэ аль нэг төлөв байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нь ингээд авчихна гэсэн. Ерөнхийдөө л энэ хоёр автомата хооронд нь энэ X чинь ямар нэг үржүүлдэг лээ. Нэг үржил олонлогийн нэг үржигдэх шиг үржил шүү дээ. Нэг ингэж үржигдэх шиг үлээ. Тэр Декарт нөгөө ямар хүнжүүлээ те нэг хүний нэртэй. Декартыг үржүүлдэг үү? За Декарт үрж. Тэгэхээр хаасаг бол ингээд үржээд байна гэдэг чинь төгсгөлийн төлөвлөлт шиг үрж чинь. Тэгэхээр яах вэ? Нөгөө нэг ер нь бараг л энэ автоматыг аваад M1-ийг аваад M2-оор энэ Декартаар үржүүлчихнэ гэсэн. Бүх төлөвүүд нь 2 болоод тэгээ шилжилтүүд нь ч гэсэн нэг юм хөө. Яг дараагийн төлөв нь гэхээр энэ дээр л ганц үсгтэй төлөв явж байна. Тэгээд тэр нь яг гаралтан дээрээ бас лалах болчиход байна л да. Хоёр төлөв болчиход байна. Тэгэхээр яг нөгөө юун дээрээ одоо энэ шилжилтийн энэ функцүүд юу гэсэн үг вэ гэхээр
манай орж ирсэн W гэдэг үг маань манай W чийсэн дээ. W гэдэг үг маань орж ирэхэд юу яатсан? Үг орж ирээд нэг үсэг нь орж ирэхэд энэ ийм төлөвдөр байжсан. Нөгөө M1 нь цаанаа Q гэсэн төлөвдөр M2 нь R гэсэн төлөвдөр байж исэн тохиолдолд дараагийн төлөв нь ийм байх. Шилжилт гэдэг бол тэр шилжилт нь болохоор А чи юу ч үлээ. Ингэж тус нь нөгөө манай нэгдүгээр автоматик Q гэдэг төлөвдөр байж хахад шинэ нэг дельта чи юу лээ энэ хоёр дахь аргумент нэг үсэг нь лөө. Ийм үсэг орж ирвэл ийшээ явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ A бол W-гийн нэг үсэг юм байна л да. Тэгэхээр хоёр автомат нь энэ хоёр M1 M2-ын энэ хоёр зэрэг цаанаа ажиллаж байгаа гэж үзсэн. Тэгээд нэгдүгээр автомат нь Q төлөв нөгөөх нь хоёр дахь нь R төлөвт байж хахад A ороод ирвэл хоёулаа нэг юм хийн штэ тий. Эхнийх нь болохоор энэ функцаа дуудаад нэг дараагийн төлөв олно. Энэ дээр нөгөөх нь дараагийн бас нэг төлөв олно. Тэгэхээр ийм төлөв рүү шилжих юм байна гэдээ хоёр төлөв гаргаж ирсэн. Хоёулыг нийлүүлээд манай хиний төлөв энэ нөхрий. Тэгэхээр яг бүтцийн хувьд манай зүгээр M автомат бол нэг төлөв нь хоёр юмар илэрхийлэгдэх. Хоёр үсгээр илэрхийлэгддэг. Эхний үсэг нь энэ нэгдүгээр автоматын ямар нэг төлөв, хоёр дахь нь хоёрдугаар нь ямар төлөв. За төгсгөлийн төлөвүүдийг бас ингэ үржүүлээд хайсан байна. Тэгсэн чинь болохгүй гэнэ үгүй байгуулгаж байна. Нөгөө ингэсэн байна. F1-ийг F2-оор бас Декартаар үржүүлчих гэсэн юм байна л да. F1 нь бол ийм төгсгөлийн төлөвтэй, F2-ны ийм төгсгөлийн төлөвтэй. Тэгээд төгсгөлийн төлөвүүд нь энэ хоёр төлөвийг энд 3-аар үржүүлээд 6 шиг төлөвтэй болчоо гэсэн чинь болохгүй огтлцсон гинэ. Яхаарч огтлцдیں۔ Инженер яхаар огтлцоод байна хөө. Тийм болохоор ер нь ингэж байгаа юм байна. F1-ийг Q2-оор үржүүлээд Q2 ч юу лээ? Нөгөө нэг 2 дугаар автоматын юунууд төгсгөлийн төлөвүүд энэ 3 гэлж байгаа юм. Тэгэхээр бүх төлөвүүд бараг 7 юм гэлж байгаа юм. Тэгэхээр F1-ийг энэ нэг эхний автоматын төгсгөлийн 2 төлөвийг энэ 7-оор үржүүлээд гэхээр чинь 2-ыг 7-оор үржүүлэхээр чинь 14 ч юм арах юм уу те. Ийм юмыг энэ олонлогийг энтэй нийлүүлэх юм. Q1-ийг F2-оор үржүүлсэнтэй үржүүлэх юм. Q1 гэдэг чинь энэний төлөвүүд. Тэгэхээр яг нэг дуусах үед нь одоо нөгөө манай энэ W гэдэг үгний үсгнүүдийг уншаад хамгийн дуусах үед нь юу байх ёстой гэсэн үг. Нөгөө нэг энэ хоёрын аль нэг нь таних ёстой шүү дээ тий. Яг өгүүлбэрийнхаа теоремынхаа утгаар бол нөгөө M1 нь юу вэ? Энэ M гэдэг бидний байгуулах гэдэг автомат бол A1 A2-ын нэгдлээс ирсэн үгийг таних ёстой гэж байгаа. Тэгэхээр аль нэгнээс нь ирсэн үгийг танихын тулд яг энэ хоёр автоматын аль нэг нь л дууссан байх ёстой. Хоёулаа заавал зэрэг дууссан байх албагүй. Хоёулаа зэрэг энэ төгсгөлийн төлөвтэй ирсэн байх албагүй байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг бол юу гэдэг юм те. F нэгдүгээр автомат нь дууссан, хоёрдугаар автомат нь аль нэг төлөв дээр явж байгаа. Эсвэл нэгдүгээр автомат нь дуусаагүй, хоёрдугаар автомат нь дууссан байх гэсэн нэг тиймэрхүү төлөвүүдийн нийлүүл эдрийн л нэг байх ёстой гэж хэлж байгаа юм байна. Зүгээр F1-ийг бүрчгэн F2 гэхээр яагаад болохгүй нэ гэхээр хоёулаа зэрэг дууссан байна гэсэн тийм буруу нөгөө тодорхойлдог үгүй юм л та. Хоёулаа зэрэг дууссан байх ёстой гэхээр чинь баг энэ чинь нөгөө энэ хоёр хэлний нэгдэл биш баг огтлолцол шиг юм болчих гээд байхгүй юу? За нэг юм эхний лекц юм. За check in нэг check in хийх гэж үгсэн. Номон дээр нэг гэж байгаа юм та. За энийг болохоор closure properties for regular language гэдэг нэг регуляр хэлнүүдийн битүүрлийн шин чанар гэж байгаа. За битүүрл гэж үг гэхээр юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хоёр хэлийг барьж аваад нэгтгэжүүл одоо энэ A1 регуляр хэл гэдэг регуляр хэлнүүд гэдэг нэг олонлог байна л да. Тэрнээс нэг A1 гэдэг нэг хэлийг сонгож аваад дараа нь A2 гэдэг өөр нэг хэлийг сонгож аваад хооронд нь огтлцуулаад хаянгууд шинэ гарсан энэ зүгээр A гэдэг хэл нь зүгээр A бол шинээр гарч ирж байгаа энэ A1 A2-ын нэглэгсэн хэл нь бас л нөгөө нэг регуляр хэлнүүд гэсэн олонлогийн ямар нэг хэл болно гэсэн үг. Буцаад нөгөө олонлог руу унлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр регуляр хэлнүүд гэдэг тэр олонлогоос ямар ч хоёр хэллийг аваад хооронд нь холсон одоо нэгтгэх гэдэг үгээр нэгтгэсэн шинэ хэл гарч ирэхгүй буцаад нөгөө олонлог дотор байгаа нэг
хуучин хэлэл гараад ирнэ гэсэн тийм утгатай. За иймэрхүү нөгөө нэг байдлыг болохоор математикт битүүрэл гэдэг л да closure гэдэг transitive closure гэж их сонссон баг. Өмнө transitive битүүрэл гэдэг гэдэг юм байвал тэгнэ. За үүш эн чинь явахгүй юм шүү. За чекин гэдэг. Энд юм бас дасгал шиг юм авчлаа шүү. Энэ problem finite автомат энэ гоё асуулттай. Хариулт нь гарч ирэх үү дээ. Энэ баталгаан дотор сая явж ийсэн аа. Ингэсэн байна. Зургийг хагаач. M1 нь K ширхэг төлөвтэй, K1 ширхэг төлөвтэй, M2 нь K2 ширхэг төлөвтэй байсан бол сүүлийн нөгөө шинээр гарчсан манай автомат хэдэн төлөвтэй байх вэ? Тэгээд энэ дээр K1 дээр нөгөө K1 ямаргүй юм те. Энд ч юу болов уу? Үржүүлээд байсан тий. Тэгэхээр үржүүлэх гэдэг энэ син хэлбэртэй. Ой хариу нь гардаг юм байна. За син байсан баха. Номноос нь хараарай. Хариу нь ерөнхийдөө тус тусын контактыг нэмнэ гэж яриад байхгүй болов. За дахиад явсан. Дахиад нэг юм явсан. Яасан юу юм бэ? За энэ 13 дугаар слайд. Энэ дээр нэг теоремын баталгаа яваад энэ нэг хүн үйлдэж шиг тэгснэ ингээд энэ юу дүгнэлт нь юм байна яа бурхан минь. За энийг дуусчулаар болчих юм байна тий. Нүүлж байгаа юмтай. Тавьс яг тарах юм шүү. Амжих нь. За теорем нь болохоор нэг юм. Өмнө нь бол нэг харуул зүгээр юм тий. Энд чи ер нь нэг лекцийг манай нэг лекцэн дээр орж амжих нь үгүй. За А1 А2 регуляр хэлнүүд юм аа. А1 А2 нь бас адилхан. Энэ нөгөө юу баг шиг байна. Залгаа ич шиг л тий. Нөгөө тэмдгийн дунд нь хийцэн байлгүй. Өгнүүдийг аваад хооронд залгацсан. Тэгэхээр нөгөө залгах конкатенет гэдэг үйлдэлээр залгацсан ч гэсэн тэр хэлний үүссэн хэл нь бас л регуляр хэл байна л гэн. За тийм юм байна. Нэг M2 ego ингээд тэмдэглэсэн. Тусдаа нөгөө хоёр линийг нэг нь таньдаг. Тэгвэл энийг байгуулъя гэл. За ихэвчлэн энэ автоматын теоремын уудын хэлний тухай теоремуудын баталгаа автоматын зурх юм байна. За манай хоёр автоматууд юм байна. Тэгээд ингэж байгаа маань M болвол нөгөө нэг W гэдэг үгийг таних хэрэгтэй. W нь болохоор X Y гэсэн бүтцтэй. Эхэндээ нэг X гэдэг нэг үг, араас нь Y залгацсан. X нь M1-ийн нөгөө нэг яадаг гэсэн юм, танигддаг үг. Энэ M2-ийнх. За энэ хоёрыг ч баг араас нь үргэлжлүүлээд залгах юм шүү. За ийм хоёр автомат байсан. Тэгэнгүүт бид нэр ерөөсөө ингэх юм бэ? Энэ ч таамах юм. Том автомат яаж үүсгэх вэ гэхээр эхлээд M1-гээ зураад, дараа нь M2-оо зураад тэгээ явах. M1 хамгийн эхний энэ том автоматын эхлэний төлөвний нь болно. M1-ийн эхлэлийн төлөв болно. Тэгээд дараа нь цаашаа энэ автомат ингээ гоё ажилласан сүүлийн төлөвийн айл нэгэн дээр ирнэ. Тэрийг аваачаад ийшээ цолбоо ичнэ. Энэний нэг эхлэлийн төлөв рүү. Ерөнхийдөө энэ хоёр автоматыг холбох юм байна. Гэхдээ холбохдоо мэдээж энэ дуусчиж энэ дараагийн автомат руу орно гэх юм бол энэ хоёр төлөвийг аваад M2-ийнхаа эхлэлийн төлөвтэй холбооч юм. M2 эхлэлийн төлөвөнд алга болсон. За ингээ холбооч юм. Эхлэлийн төлөв биш болно шүү дээ, тий. Энэ бол нөгөө хоёр дахь автоматын эхний төлөв учраас ингээд эхлэлийн төлөв гэдэг нэр төр алдаад 3 дугаар сард яасан бэ? Харагдахгүй байна уу? Би нөгөө юм асаахаа марч. За нөгөө нэг юунаас хойш энэ нэг заагаад байгаа бол тий. Энийг хэлээд байгаа нөгөө сая юу байсан? Эхлэлийн төлөв байсан энэ байсан тий. Эхлэлийн төлөв гэсэн дураасаа алдаад зүгээр л нэг завсрын төлөв болцсон. Энэ хоёр нийлээд нэг автомат болж байгаа юм чи тий. Тэгэхээр энэ төгсгөлийн бүх төлөвийг олж аваад энэтэй холбоно. Ягаад гэвэл дараагийн автомат ажиллаж эхлэхдээ эндээс ажиллах хэрэгтэй. Гэхдээ яг мэдээж бид нар ингээд нийлүүлсний дараа энэ олдгоо очих л байна тий. Эдгээр ч гэсэн энэ давхар зураас нь алга болно. Тэгвэл эдгэрийн давхар зураас бол байж байгаа бох тий. Нөгөө төгсгөлийн төлөв гэдгээр. Алга болсон. Үгүй энэ хин зипсэр говьт ирэх адилхан шүү дээ тий. Их л ойролцоод яваад энэ за гэд яваад байна. За нэг юм хөө. Тэгээд гүүдий. За энд буруу юм шиг байна. Энд дээр ажиллахгүй хаагур нь хуваах байж. За. Навш. За. Навш гэнэ юм уу өвлөө. Ийм байна. Ингэж бодож болохоор гэж биднээс их мууга гинэн би нөгөө ажиллах сэтгэл өнөсч их болоо юм боллаа. Ингэж болно гэж хүмүүс бодох байхаа гэсэн юм шиг байна. Гинэн хүмүүстэй. Гинэн хүмүүсийн дутаарч. Тэгээд яг ингэж хийя гэж бодоход ганцхан асуудал гарч ирнэ. Тэр нь бид нар нөгөө нэг W гэдэг үг ороод ирлээ шүү дээ. Бид нарт бол W гэдэг бүтэн үг л орж ирнэ. Тэгвэл тэрнийга нөгөө X нь
x-ийг мэдгүй шүү дээ. X нь ямар үг гэдэг. Тэгэхээр нөгөө нэг аль хэсгийг тасдаж аваад x гэж нэрлэх вэ гэдгийг мэдэхгүй юм байна. Мөн үү? Ямар нөгөө нэг энэ m1-ийнхаа хил рүү давхиж ороод a1 хил рүү давхиж ороод бүх үгнүүдийг авчирч байгаад энтэйгээ тулгаж шалгалттай юм шүү дээ. Ерөнхийдөө айгүй юу? Хаагур тасрах нь мэддэхгүй. Ямар энэ ч орж ирэхдээ W гэсэн ардаа хаалтан дотор x, y гэдэг хоёр үгөө чирээд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хаагур тасрах нь мэддэхгүй учраас бид нар ингэж амархан нийлүүлж чадахгүй байна. Тэгээд энэ хүн үлээд байгаа. Би дагаж уйлмарч начлаа. За, айгүй гоё залгачлаа гэсэн чинь. Мухаа яалаа. За нэг иймэрхүү ном хумыг харж болох юм те. Юун дээр бид нар дасгал юм хум хийх бодно. Ерөнхийдөө айгүй том сургуулийг болохоор би яг нөгөө та нарт зааж байгаа гэхээсээ илүү бараг л зэрэгэл явах юм байна л да. Энд чинь ям зүр юм нунаад байх хөөе. Мих зэхэнд нунаад. За бид нар нэг юм хөө юм үзчихлээ гэлээ. Нэг лекц нь бол юм 15 сайтай байж. Энэ ягаад ийм 19 гэж яваад байна? Сая дахиад эхэлсэн тийм. За энэ нэг анхны юу яасан автографи математик гэж юу айл гэсэн, regular expression гэж юу айл гэсэн. Энэ нэг ийм нэгтгэдэг ийм үйлдэл үзсэн, ийм нэг залгадаг үйлдэл үзсэн. Залгадаг үйлдэл цаашаа дараагийн слайдн дээр, дараагийн лекцэн дээр явах юм байна. Идэхтэй юу байдаг юм бах та? Нөгөө нэг хариу мөрөнд данаана гарах юм уу яах юм бэ? За нэг юм байна. Түрүүлээд үзэж болно. Би нөгөө линкийг өгсөн байгаа тийм. Энийг дуусгая. Тэгээд яг 3 минут дуслаа.